За тап. Яа сэтгэлтэй даа. School type. Оо энэ сонсогдсон шүү дээ. Аах та пуах. Тимээ яах вэ? За cheers guys. За эрх мөндөд сонсогчдоо та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэж байна. Ингээд бид бүхний Төмслөгөн подкаст эхлэхэд бэлэн болсон байна. За энэ бол бидний season 5-ын одоо хаалтын дугаар, 10 дахь дугаар. Та бүхэн манай англиуны хомсыг харж байгаа хата хар гэх үү те. Хөхөн хомс хийлгсэн байна манай. Хомс хийлгэн гэдэг. Хомс бодуулсан. Ийм хомс хийлгэх үү? За. Хөхөн хомс хөхөр бодуулсан байна. Yes. Хөхөр бодуулсан байна. Англиу маань бас шинээр шивэснүүдээ хэлсэн ба. Яа, өмнөх подкастууд байсан. Тийм ээ, намайг зургийн дэвтэр ноорог цаас юу гэж дуудмаар байна хүснэ би ч байна. Гэхдээ урдлаасаа шивэс харагдаж байгаа мөртлөө артлаасаа шивэсгүй харагдчих. Тийм бол magic. За тэгээд та бүхэн маань одоо подкастаа сонсож байгаа бүх хүмүүстээ энэ хүн сайхан өдрийн мэндийг хүргэж байна. Ингээд хоёр зочинтойгоо бүгдээрээ танилцаарай. Манай хоёр зочин. Өглөө өрөөний мэндийг хүргэе. Blindfold хамтлагийн дуучин Төгөө байна. Төгөө. Саяхан Бали явчихад ирсэн те. Тэгсэн. Бали явж бут авчаа тайзан дээр бодоолгочод ирсэн. Нилээ гадны хүмүүстэй танилцаад. Гэтэ бас манай монголчууд ч хөгжим хийдэг юм билээ. Үзээтэй байна уу? Тий. Тэрхтээ Asian Festival гэдэг нэртэй фестивал байхгүй. Ингээд тоглож байгаа ампликууд нь ингээд яах вэ ингээд хятад Япон энэ амар сайн л та амар хөгжимдөө. Гэтэ яг тэр фестивал дээр л тоглож байгаа гарууд жоохон сэтгэлд хүрээгүй. Хажууд манай монголчууд бол нэр хөгжим хийдэг юм биш үү гэж хэлмээр байна. За. Өргөжлөлөд гоё яана. Байгаа авъя. Авъя чи чадсаа. Үу чадчлаа гэж. За тэгээд хулан маань ирсэн байна. Бас саяхан дуу гаргасан тий. Гэтэ яг дуу хөгжим хийдэг хүний хажууд яг дуучин гэхээр жоохон ичээд байна. Би бол яг үг хийдэг хүн хөгжим хийдэг биш үг хийдэг төрлийн хүн байгаа. Үг хийдэг. Хулан маань юу гэдэг лээ? Одоо яг хөгжмийн студидтэй ажиллаж байгаа. Хүүхдүүдтэй ер нь тулж ажилладаг. Хөгжмийн чиглэлээрээ тэгээ өөр дээрээ бас тулж ажилладаг. Тийм үү байна. Хулангийн Instagram нь гоё те. Гоё бүжгэлдэг те. Миний Instagram бодит байдал хоёр ондоо. Тийм тэгээ хүмүүс амар сонин зантай юм бэ гэдэг. Instagram дээр байдгаар ингээд төсөөлөд яг тэг амьдрал дээр ярахаар сонин яргаас юм биш тэгээд. Чигтээ тийм ярамсан юм уу? Тэгвэл би ичимхий байхгүй юу? Тийм ичимхий. Зүц манай ихлэж гисаа айгу. Ичимхий. Тийм үү? Тийм би амар ичимхий. Ичлээ бүр. Ичгэрээ бүр улаан царай мариатай болчихсон. За ийм хоёр зочин маань ирсэн байна. Та бүхнийг бид бүхний урилгыг авч ирсэн. Баярлалаа. Манай өөртөө ч гэсэн өөрсөнд баярлалаа. Баярлалаа. Тэгээ дөрүлээ өнөдөр гоё подкаст хий. Season 5-ын 10 дахь дугаар. Season 5-аа бид бүхэн ингээ хааж байна. Нэг season маань 10 дугаартай байдаг. Тэгээд 5 дугаар season-д байсан. Тийм. 50 дугаар явчих тий. 5 дугаар season-д байсан бүх үзэгч нартаа баярлалаа. Ингээд дараагийн дугаараар дахин уулзцгаая. За баярлалаа. Баярлалаа. Одоо гэж пуах гэдэг. Зангай бол болж гэнэ guys. За яа guys. Харин крашнээс чи манайх бүр ичээд байгаа. Чиний. Чиний краш. Манай нэг эрэгтэй зочин нэг бол нэрийг хэлээд яхаа төөгөг бол нэг хүн оруулаа гэсээр оруулсан. Тэгээд тэр хүнийх нь нэрийг хэлээд яхаа англиу. Ай. Тийм үү? Гээгүй. Би зүгээр ингээд би ч ингээд алхам тутамдаа би ажиллаан бодож сэрдэг хүн байхгүй юу. Тэг би ингээд тэг гадуур дотор хүнтэй танилцвал би өөч подкастэнд оруулчмаар хүн биш тэг гэж боддог. Ингээд би зүгээр ууж явахгүй юм чинь ажиллаан хийж юм. Нэг соншлоороос хүн харах юм бол энэ ч бас гоё мүлжүүртэй юм ярьж магадгүй юм байна шүү. Подкастн дээр оруулж игээл тэгж бодоод тэгэл чамаг нэг хэдий дуудаа энэ залууг оруулъя л та гэл хэлсэн. Өөсө чиний нэг чиний хийж байгаа контентууд чи хэвшлэн тийм хосууд руу ч юм уу эрэгтэй эмэгтэй хүний харилцаа руу чиглэсэн төрлийн контент байгаад байгаа учраас би сонирхолтой байж магадгүй гэсэн үднээс тэгээд хүмүүсээс нөгөө чамайг тэр бичлэгээр чинь дүгнээд байгаа байж магадгүй тэгээд чи тэрэн дээр бас гоё ингээд ярих юм байгаа ах гэж бодсон. Тийм биш дээ амар харсан юу гэсэн чи яг нөгөө тийм биш. За тэр бичлэгнээс нэхлээ л та. Яагаад тийм бичлэг хийдیں۔ Чамаа одоо нэрнгээсээ тэгж хүмүүс бодоод идэх бах тий. Зүгээр яагаад тийм бичлэг хийдیں۔ Чи яах гэдэг. Яг тийм юм уу? Намайг яагаад ингэ. Маа ч юм. Удалжгнаа дахин танаас. Тэгин англиана. Яа. Гэхдээ яг тэгээд манай эмэгтэй найзуудын
одоо эмгэгтэй найзуудтайгаа ингээд юм ярьж байрангууд ер нь өнгөрсөн амьдралд нь ер нь тиймэрхүү гавьд байсан гэдээ ярьдаг байхгүй ер нь одоо тэгээ би яах ингээд өөрөө тэр рил хийхдээ бол давсалж хийдэг. Гэтэ ер нь ингээд тиймэрхүү гавьд ингээд ер нь ингээд эмгэгтэй хүний танихгүй эмгэгтэй хүний амьдралыг сонссон ч гэсэн ингээд байгаад идэх байхгүй яг ингээд амар зодож нүддэгтэй тэгснээ ингээд амар салгадгүй өөрөөсөө тэгэл ингээд нэг амар ингээд хайрлал нэг ингээд яагаал ингээд сэтгэл зүйн дарамт орон тэгвэл тэгэл ихэнх нь ер нь гармаар хүрдгүн байлээ. Ер нь ингээд амар нөгөө сэтгэл зүгээр нь амар яадаг унтраадаг тэгснээ яг ингээ амар доош нь хийж өөртөө итгэлгүй болгож ингээд өөрийнхөө эго хөсгдөг. Тэгээ нөгөө пүүхэн подкаст эхлэх юм ярьсан ш нөгөө дутуун комплекстэй гэдэг тиймэрхүү гайд ер нь амар их байсан. Тэгээд би бас нэг ингээд Лиа гэдэг нэг ингээд рил хийдэг хүүхэн байдаг хгүй гадаад бас нэг тиймэрхүү ингээд чиний ингээд чамаас үүдсэн найз өхөн мөхөн гэдэг маягийн рил хийдэг. Тэгээд би яг тэрнээс инспирэшн аваад ер нь ингээд нэг талаараа ингээд одоо фолловерсуудаа өсөх зорилготой тий. Нөгөө талаараа яагаад ингээд хүмүүст ингээд тустай юм хийж болохгүй гэж гисэн мессежийг өгөхийн тулд тэгээд тусалж байна. Ягаад ийм залуучуудтай очиж болохгүй вэ гэж. Одоо ийм залуучууд ямар муухай харагддаг вэ гэдэг мессеж өгөхийн тулд ер нь хийдэг. Тэнгүүт би бол өөрөө ерөөсөө тийм хүн биш би яг ингээд яг эсэргээрээ хүн байгаа. Тэгээд ихтэй ингээд комментэн дээр бол ингээд туус наваа ингээд муулдаг л та. Гаруудыг ингээд гол мессеж нь ойлгохгүй. Гэтэ би ингээд боцсон байхгүй. Гэтэ бас ингээд миний гол зорилго биелээд байна. Яагаад гэвэл ингээд намайг ингээд амар жигсэж байгаа нь яг ингээд тийм нэг миний рилэн дээр байгаа дүр төрхий гэж ихсэж байгаа байхгүй. Тэгэл тэнгуут яг үнэхээр миний зорилго биелээд шүү дээ. Яг рилэн дээр гарч байгаа тэр залууг ингээд бүгдээрээ жигшээлийн үнтэй бити уучаар яагаараа бити ярьтаар гэсэн бүх мессежийг ер нь бүгдээр авч байгаа байхаа. Тэр нь надаа ингээд амар доромжлуулаад занал хийлүүлээд байх муухай байгаа ч гэсэн яа ингээд зорилго биелж байгаа болохоорс. За баярлалаа та бүхэндээ ингээс. Би бас сонсч байсан юм аа. Бичлэг гэдэг нөгөө энэ хүүхд нэрээ юм уу гэж би нэг хүний сонсож байсан. Чиний бичлэг бол энэ хүүхд ингэж нэрээ юм болов уу эсвэл ингэ жүжиглээд идэм болов гэсэн чинь наа чин зүгээр сошиал дээр л нэг иймэрхүү дүр бүтээ явж байгаа ма тэрнээс биш яг уулзаад ярих юм бол шал өөр хүүхдэд дээ шүү гэд нэг хүн хэлчихсэн аахгүй. Тийм тэгэл энэстэ гоё гай гэсэн хүмүүс л их байл. Тэгээд дээрэс нь бас нөгөө өөрийг нь ингээд юу гэдэг юм хийдэг те ингээ артист хүн гэдгийг нь мэдсний дараа бас ингээд нэг бодох бодол бас ингээд өөрчлөгдөд явсан. Зүгээр л нэг юм рил хийдэг юм сонин рил хийдэг юм биш зүгээр те бас юм одоо гэдэг нэг урлаглаг тийм мундаг хүн байна да бас юм гоё өөрөнгө ертөнцтэй хүн байна да гэдгийг нь хараад бас айгу ингээд бодох бодол бас өөрчлөгдөж байсан юм аа. Баярлаа. За баярлаа. За ингэж явуулж бочно байсан. Бүх бантаар гэж хэлдэг. Яг Яг юм атахгүй бантаар за ингэ явуулж бочно гэдэг. За манай хулангаар сайн сайхан шинэ уран бүтээл нь хэр байна да. Анх дуу гарах мэдрэмж ямар байна? Таксины ах сонсуулсан чинь таксины ах юу гэж хүлээж авч байна? Таксины ах тэдэнд өрөө өгсөн. За тэр асуултад хариулъя. Хамгийн анх болохоор яг жилийн өмнө анхныхаа дуу гаргаж ирсэн. Тэгээд үгээ яг багшаасаа ер нь нэг чи юм бичвэл болчих юм шүү гэдэг юм сонсоод нэг тийм зөндөө олон жил ингээ ер нь хийх юмсан ингээ бодоодсэн хэрнээ ерөөс хинж дэмжихгүй ганц байхгүй. Тэгээд багшаасаа ганц тэр үгийг сонсоод тэл юмаа хийж эхэлсэн. Тэгээд бас тийм амар байдгүй юм байна. Тэгээд зөвхөн одоо нөгөө нэг юмаа хийгээд урдах юмаа хийгээд явхаас гадна зөндөө олон юм эрсдлүүд янз бүр юмнууд байгаад байгаа учраас тэдний бүгдийг нь хүлээн зөвшөөрнө гэл орсон. Тэгээ одоо ер нь тэгэл хийл гэж бодож байна да. Одоо сая 2 дахь дуу гаргасан. Тэгээ удахгүй бас 3 дахь 2 дахь юм уу те. Одоо тэгээ 3 дахь 4 дахь гэл нухал бодолтой байна да. Улан багада айгүй фэйсбүүк дээр ковер дуудуулж пост хийдэг байсан тий. Тийм ээ. Гэтэ тэд нэрийг тэгэл устгдаг л байсан л да угаасаа гэдэггүй. Тэгээ одоо угаасаа тэр мөрийг харах юм бол ийчих баха. Өөрөө юу? Өөрөө устгдаг гэсэн юм чинь. Тийм би өөрөө устгдаг байсан. Фэйсбүүк устгах нь. Туулж байгаа. Copyright might get устгах юм уу? Copyright. Copyright. За ингээ өрлөж. Манай подкаст дандаа нөгөө болцоо молцоо ярьдаг байхгүй юу? Ганц бие амьдралын тухай ярьдаг. Та хоёр хоёлаа ганц бие юу? Тэгвэл та хоёр ирэхэж. За. За тэгээд юу ярьдیں۔ Ганц бие амьдралын тухай тэгээд хэрхэн болцож байна? Болзооны амьдрал Улаанбаатар хотод ямар байна гэдэг. Эрэгтэй эмэгтэй хүмүүс одоо яг яагаад үерхэхгүй байна, яагаад болцохгүй байна, ганц биега шалтгаан нь юу байна гэдэг талаар ч юм уу тий. Тэгээд багсаг юу вэ?
Тэгээд ямаа даа. Ямар хэцүү юм бэ? Хэцүү юм байна шүү. Тэгээ багсаах бас юм хосын амьдрал юм хосуудаас юунаас олж алдаад байна ч гэдэг юм уу. Тиймэрхүү юмнуудаас хэдүүлээ гоё өөртөөхөө бодит жишээгээ хуваалцангаа яриад үргэлжлүүлээд ингээ гоё явах юм байгаамаа. Тэгээ ер нь өнөөдрийн сэдв дээрээ сая эхлэхийн өмнө ер нь ярьсантай бугаа. Нөгөө нэг жоох одоо та үргэлжлүүл биччихлээ. Нарциссист хүмүүнтэй байж үзсэн үү гэдэг юм байсан байхгүй. Тийм, манипулятор хүн гэж ямар хүн байдаг вэ? Тийм, тэгээд ер нь бид нар энэ үгийг бас юу гэж ойлгох хэвтэй юм те. Тэгээ хит одоо хөнгөн хүлээж авах хэвтэй юм уу? Яг энэ хүнийг онцлох хэвтэй юм уу? Яах хэвтэй гэдэг талаар бас санаа оноод л ярих гэсэн. Тэгээ бид нар ч бас мэрэгжлийн сэтгэл зүйчдэж биш те. Тэгж тодорхойлж чадахгүй шүү дээ. Одоо яг нэг гараа миний ажиглаад байгаа юм нэг үг тэрийн болохоор тэрийг очист амар манипулятор гэдэг те бид нар түрүүнд тоглож исэн. Хойлоо хаан бууз орж хоолнд идэх үү хаан буусны хоол амар гоё штэ гэсэн чи тэрс амар манипулятор гэдэг болцсон юм шиг санагдаад байгаа байхгүй. Бас нөгөө талаас тий. Тэгэхээр нарциссист хүмүүс гэж ер нь очирч үзсэн үү та хоёр? Би тэгтээ ийшээ ирж байхдаа яг энэ сэдв байгааг мэдээд ирсэн. Яаж? Чи хинтээ орох мэдээгүй юм сте. Мэдээгүй л дээ. Тэгтэл би мэдээд ирсэн. Тэгээ мэдээд ирсэн болохоор хариулъя. Бэлдээд сая алхаж байхдаа зөндөө ганцаараа ярьсан гэж бодсон нэрнгэсээ бодсон юм тий. Нарциссист тэгээд манипулятор хоёр хоорондоо ямарчлээсэн хоёр өөр ойлголт баг. Тий. Манипуляц гэдэг хүнтэй бол байж үтсэн гэж би бодож байгаа байхгүй юу. Тэр нь болохоор яагаад тэгэхээр ер нь бол би тэрийг яг ингээд нэг юм би зүгээр дараа нь тухайн үедээ ерөөсөө яг юм харилцаанд байхдаа хүн ерөөсөө анзаардгүй юм шиг үлээ. Тэгээд дараа нь харилцаанаасаа гараад тэгээд ингээд цэвэршээд тэр явцдаа тэр үед тэгээд байсан чинь тийм биш байсан байх. Тэр чинь манипуляц байсан байх шүү дээ гэж бодож байгаа хгүй. Тэгээ би тэр яг бодож байгаа үедээ түлхүүрдэх гэдэг монгол хэлээр тэгж орчуулсан. Тэгээ ингэ түлхүүрдүүлээд байдаг байсан байх. Яг нэг миний хамгийн одоо эмзэг цэгийг ч юм уу хамгийн нэг юм ууртай одоо ууралдаг дургу тэр яг юмнууд ингэ мэддэг. Учираас зөвхөн яг тэр зүйл дээр хатгадаг ч юм уу. Тийм. Тиймэрхүү байдлуудаа бол би дараа нь тэгж анзаарч ийсэн. Тэгэхээр яг нөгөө тэр нөхцөл байдал тэр теншн ч юм бол амар байгаа шүү дээ. Ингээл савлгаатай. Тэнгүүд яг тэр нөхцөл байдал би яалгаад байна гэдгийг бас их ихтэй мэддэг байх те. Аа чин тийм биш те гэдэг нөгөө гаднаас нь хүн хилээд ах чинь өөрөөгөө шүү дээ. Тийм биш те. Би өөрөө л тэгсэн юм гэсэн гэж мэгэл те. Амар өмөрч мөрөл. Тийм тохиолдлууд бас гардаг байхаа. Төгөө оржсэн үү? Юу. Тийм нөхцөл байдалд. Эсвэл өөрөө чи тэр хүн нөө. Яг жоохондоо ч юм уу те хэдэн жилийн өмнө бол нэг тиймэрхүү үе бол байсан яг миний. Би бол гэтээ өөрөө эзэж яг тийм охинтой учирч байгаагүй. Миний яг өмнө хамт байсан охтууд бүгдээрээ л сайхан охтууд байсан. Тэгээ бүгд баярлаа гэж хэлсэн. Одоо нам өнөөдрийн намайг ингээ бий болгосонд баярлаа те. Би нэг 21 онд нэг охинтой үрэхэд тэр үед чинь би одоо 19 дэх байсан. Тэр үедээ яг ийм нэг бодол үүдэн шүү дээ. Яг одоо бас дийлэн хүмүүс байдаг юм билээ. Би ингэсэн болохоор чи ингэх хэвээр те. Яг ингээд би ингэсэн багт чи яагаад надад жоохон сэтгэл гаргаж чадахгүй байгаа. Хариу нэгдэг үү? Тийм би яг тийм байсан. Тэгээд ер нь ингээд тэр үргэжсэн охиндоо бас ингээд амар тулгаад чи ингээд ингэхгүй байх, тэхгүй байх те. Чи ингээд намайг би чамаа ингэж байгаа чи ерөөс намайг ингэхгүй байна гэд ер нь амар тэр чинь одоо нэг төрлийн манипуляц юм даа. Тэгээ манай хүн хөөрхий тэгээд тэр үед чинь бас мэдэхгүй шүү дээ. Ингээ надад үнэхээр хайртай байгаа юм чи ингээ тэр мөрийг ингээл бодохгүй холонгийн сая хэлснээр ингээ салсныхаа дараалыг ойлгодог тийм. Надад бас салсныхаа дараа хэлсэн л тээ. Ингээ чи ингэдэг байсан тэгдэг байсан. Би ер нь салаал гэтээ бас шууд ойлгоцсон л та яг өөрийгөө. Яагаад тэр хүн гээд жишээ өөр хүн байгаа байхгүй тэр хүн чинь. Тэгээ тийм байхад би ингээл өөр шиг ингээд байх гал. Эсвэл нэг өөрийнхөө дотор байгаа тэр хүний дүрээ ингээд бий болгочаал тэр дүр шиг минь байх. Тэхгүй бол хоёул ингээ болохгүй байна гэл. Тэгэл ерөөсөө би хичээж байгааг нь үнэлдэггүй байсан. Миний төлөө ингээ өөрчлөлтийг хичээж байгааг нь би ерөөсөө үнэлдэггүй байсан. Тэгэл хөрхий сүултээ ингээл бүр амар хэцүү болол ер нь жоохон тийм дуугүй охин байсан аахгүй. Тэгэл би чинь бүр ингээл сүултээ за ерөөсөө хоёул болохгүй юм байна ингээ болиё гэж хэлээ. Тэгээ манай өмч намайг тэгээ болиё гэж хэлээгүй бүр. Тэгэл би өөрөө болиё гэж хэлээл. Тэгээ манай одоо бөмбөрчин горилгээ залууга. Ер нь манай хамтлагийн ахлагч бит хоёр амар 10 жилээс хойш ажиллаж байгаа. Горилтэй хэрэгцсэн. Горил ер нь амар ухаантай байхгүй. Тэгээд чамайг ухааруулсан юм уу? Тэр нэлээд ухаантай залууга. Тэгээд манай миний зүрх наваа ингээ хэлээл чи андаа тэгсэн биш үү гэсэн биш үү те. Наа чи ингэ чин буруу биш үү ингээд наад охин чи ингээд үнэхээр хайрлсан биш үү гэж хэлээл. Тэгэл за би ер нь тэр үргэлээс ер нь амар их юм ойлгосон. Тэгэл за ер нь
би зуршлах хэрэгтэй байна гэл. Тэгэл одоо тэр X-тэй амар гоо найзууд байна. Тэгэл ер нь бүх юмнуудаа ярилцсан. Тэгэл одоо бие биендээ ингээл юу ч нууж хаадгүй. Амар гоё харилцаатай болцсон байна. Тэр үед нэг тийм манипуляц хийдэг гэсэн. Тэгээд одоо ч гэсэн би харилцаанд суралцсаар байна. Тэг би ерөөсөө бас алдсаар л байна бас харилцаанд. Тэгтээ бас ингээ болон сайжирсаар л. Тэр үеийг нэг үе бодволоос нэлээд сайжирсан байна. Надар ч одоо жишээ нь ингээд хоёлаа өргөсөн чинь би шоотгаа болчлаа. Одоо чи ингээ шоотгаа бойл гэдэг ч юм уу те. Шоогоноос өөр юу идэх чи одоо. Би ингээд ажиллаа тараад би шууд ирдэг. Чи наацтай энэ харилцаанд байгаа болохоор чи ажиллаа тараад шууд ирэх ёстой гэдэг нэг юм юу гэмтэй тулгах, барьцах. Нэг иймэрхүү юмнууд харилцаан дээр иймэрхүү харилцаанууд амар их өдөг баха хүмүүсийн дунд. Нэг кинон дээр Монгол кинон дээр гардаг үг байдаг хгүй юу? Одоо эрэгтэй эмэгтэй хүмүүс яагаад хоорондоо болохгүй байгаад байна гэсэн чинь эмэгтэй хүмүүс эрэгтэй хүнийг өөрийнхөөрөө байлгах гэдэг гинэ. Өөрийнхөөр. Тэгсэн чинь эрэгтэй хүмүүс болохоор эмэгтэй хүнийг өөршгөө байлгах гэдэг гинэ. Ийм юмнаас болоод амар их юм зөрүү гараад тэгээд айгүй их муудалцаад ойлголцдгүү гэдэг нэг зөв Монгол кинон дэр тэгж нэг ярьдаг байхгүй юу. Нэг нь өөрийнхөөрөө нөгөөх нь өөршгөө байлгах гэдэг гээд нэг тиймэрхүү тэрнтэй айгүй төстэй сонсогдлоо сая. Эрэгтэй үнтэйгээ байх гэдэг шүү дээ тий. Тийм нэг юм одоо нэг өөршгөл гэж бодоод нөгөөх нь болохоор яг өөрийнхөөрөө ингээл ингэж хөдлөхгүй бол тийм контролдохгүй нэг тиймэрхүү асуудлуудаас болж бас айгүй. Хай бас зарим дээр бол байран солигдсон л байгаа бах тий. Тэр хүүс бол хамаагүй л дээ. Тийм харилцаанууд байдаг хаа. Ер нь ихэнхдээ нөгөө өмчлөх үзэл бодол ахaltaа нэг хүнийг өөрийнхөө болгож авч үзээд тэгээд их шууг ингээд тусдаа хөвгөн шүү дээ тий. Өөрийнхөө амьдралын хэм маягаар амьдарч исэн тэгснэ надтай нийлснэ бас бидний амьдралын дундын нэг хэм маяг үүссэн. Тэгтээ би шууд тэр хүнийг өөрийнхөө хэм маягтаа оруулна гэдэг ч өөр амар хэцүү асуудал. Хэцүү ч байх вэ? Өөр нь бараг болохгүй ч юм уу тийм асуудал байгаа байхгүй. Тэр хүн ч өөрөөр амьдраад ингээд өөр эртэнтэй 6-аас дугаар 6-аас босдог явж байгаа шүү дээ тий. Гэхдээ одоо үед бас арай нэг юм туйлширсан үзэл бодлууд багасж байгаа хаа. Дээр үуч нь бол үргэсэн л бол шууд Facebook-ийн пассвордыг солилцох ёстой гэдэг бүр нэг тийм юм байсан шүү дээ. Жохон байж байхад бол одоо бага анги бангад ингээл нэг хүүхдүүд ингээл үргэж мөрөнгөд заавал Facebook-ийн пассвордыг солилцдог. Биенийхээ утасны кодыг заавал мэдэх ёстой ч гэдэг юм уу. Бүр тиймэрхүү юм бол дээр үед бол бүр амар илбэг байсан шүү дээ. Одоо нэг 2010 11 9 он ч юм уу тэр хавцаа тиймэрхүү юм байсан. Одоо болохоор хүмүүс яг нөгөө хувийн орон зай гэдэг юмыг амар ойлгож эхэлж байгаа хаа. Бас нэг тустай хүмүүс шүү гэдгээ ойлгодог биенийхээ утас муцыг үзэх юм хум бас ингээ арай яасан бах. Та яа хүний утсаа үзчихсэн үү? Тийм амар дуур. Нэмэгтэй хүмүүс л үзсэн л байж та. Би бол үзчихсэн. Үзэх бол хамгийн буруу сонголт өгдөг тийм. Тэгээ юу ямар ч сайн юм олж болохгүй шүү дээ. Үзсэн юм л болдог. Тэг яг хав тэр үзэлтний хувьд гэх юм бол зүгээр нэг тайван бай гаргаа ч юм уу нэг юм хариулт тайсан юм байт юм болов гэж боддог ш. Тэрнээс биш ямар л тэгэл угаасаа нэг муу юм байж магадгүй гэж бодоод үзгээд ер нь бол ингээд нэг юм сэтэл төрөөд байгаа ш. Тийм. Тэгэхээр тэрэн дээрээ нэг юм хариулт олох хэрэгтэй байгаад идэг баг. Тийм учраас тэггүй бол нөгөө одоо юу гэдэг зүгээр өөр жишээ аваад ярихад гэх юм бол одоо нөгөө уцын үзэстэй өстой нэрэ хүний хувийн орон зайд халтаа зүйтэй аимшигтэй зүйл гэдэг нэг талын хүмүүс байдаг шүү дээ. Яг тэр бол яг үнэн. Гэхдээ үннээ хэлэхгүй байгаа тохиолдолд яг яах юм те ямар нэгэн хариулт хайж байгаа бол тэрийг тий үзээгүй бол тэгэл яваал байх байсан юм уу ч гэдэг юм те. Ер нь юм гэдэг ер нь хоёр талтай гэж бодож байна. Тэгээ саний дээр манипуляцийн хувьд ч гэсэндээ одоо би яг тэр харилцаанаасаа гараад энэ зүйл дээр ингэж түлхүүр дүүлсэн байна. Энэ зүйл дээр ийм юм болсон байна гэж бодсон. Ботол бол зөвхөн миний бодол юм аа. Тийм нөгөө хүн маань ч юм уу бусад хүмүүс бас юу гэж харахыг мэдэхгүй байна гэдгийг хэлье. Зүгээрээ тиймэрхүү дурсаа. Хэдүүлж угаасаа өөр өөртөө өнцгөөсөл ярьж байна. Бид нар бол ерөөсөө зөвлөгөө өгөө. Ялангуяа энэ сэдв дээр шүү. Иймэрхүү юм дээр нарциссист иймэрхүү юм ярьж байгаа сэдвүүд ерөөсөө зөвлөгөө өгөө зүгээр юм сэдвийг л одоо дөрвөн талаас нь өөрөөхөө бодлыг ярьж байгаа гэсэн. Тэгээ манай сонсогч нар ойлгох нь манай сонсогч нар дайч хүмүүс байгаа. Миний одоо би нэг хүнтэй хамт ингэ байж үзсэн байхгүй юу? Тэр одоо манипулятор гэж явах уу? Ямар тааж ингээд одоо би яг хулантай адилхан бас яг тэр харилцаанаас гарсныхаа дараа бас ойлгосон байхгүй юу? Хөөх би ч бас нэлээд базуулсан байж дээ гэдгийг яг ойлгочихсон байхгүй юу? Тэл ингээд яг харилцаа дөнгөж эхэлж яхад ингээд хүний толгоороо ингээд баг-багаар ингээд юм хийж эхэлдэг юм элэ л дээ. Яадаг гэтгсэн чи одоо жишээ нь ингээд X-ийг надад ярьлаа гэж бодоход X-ийн гаргадаг байсан бүх муу чанарыг надад ингээд ярин заяв. Тэнгүүд автоматар миний толгойд за би X-тэй адилхан ийм сан чанарыг гаргаж болохгүй юм байна гэдэг юмыг суун заяв. Тэгээ би ингээд тэрийг бодоол явж байгаа штэ. За ингэчих юм бол энэ хүнд аяга муухай сэтгэл өгөх юм байна гэдгийг ойлгоол ингээд явж ангууд кино үзэн заяв. Кино үзэнгүүд хосууд ингээд
муудалцж байгаа юм гарангуудад эмэгтэй амар уралж муурлал нөгөө найз залуугаа ингээл уралж байгаа хэсэг гарна штэ. Тэгэнгүүт л би лав ийм хүнтэй хамт байж чадахгүй гэдэг юмыг бас толгороо ингээ хийчин заяа. Тэнгүүт би за би ингэж ууралж хашгичж ингэж болохгүй юм байна шүү. Ер нь юм ууртай найз охин байж болохгүй юм байна гэдэг юмыг дахиад ингээ аваа суучих чам заяа. Тэгэл тэнгүүтээ ингээд ийм сая сүүлд бас нөгөө нэг томьёо дээр нэг хосын харилцааны галаар нэг нэвтрүүлэг гарсан штэ. Тийм. Тэр мэрийг ингээ хамт үзэж байгаа байхгүй. Тэгэл гисэн чинь тэрэн дээр бас тэгж байгаа байхгүй. Чи энэ дээр юу гэж бодож гин надад бол энэ эмэгтэйгийн бол нэг тийм юу санагдахгүй байна гэл ингээл баг-багаар ингээл миний нэг юм толгоор нэг юм ингээ кодлоо л гэсэн байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээ эцсийн мөчөд яг юу болсон бэ гэсэн чинь би ерөөсөө сэтгэл хөдлөлөө ил гаргаж чадгаа болцсон байсан. Би ингээд надад ингээд таалагдахгүй зүйл гарсан чинь би тэрийгэ ойлгуулж чадахгүй, уурлаж чадахгүй ингээд тэрийгэ хоригдлуулж явсаар хагаад эцсийн мөчөд би яг бүх юмаа дотроос уудлаж гаргаад тэгээд ер нь харилцаагаа дуусгаж ирсэн байхгүй. Тэгээд намайг ингээд тэр бүх юмаа яриад сууж байхад хамгийн амар эвгүүн ингээд яг миний нүд рүү ингээд харж ийсэн аа. Чи намайг нарциссист гэж боддог уу? Тэр надад бүр ингээ амар байсан за. Би тэнд ингээд бүх сэтгэлийнхаа үгийг ингээ уудлаад ингээд өөрийнхөө ингээд би ерөөсөө тэр хүн л уурж хашгиж байгаагүй зүгээр ингээ ярилцаад хэлж байгаа байхгүй ингээд ийм юм ч болохгүй байна. Тэгээд ингээд бүх юм ойлгуулад хэлсэн чинь хамгийн сүүлд сонсож ирсэн үү? Чи намайг нарциссист гэж бодож гин үү? Би ингээд нүдлөө ингээ хараад байсан. За тэгээ би бүр ингээ бүр гайхаад. Тэгээ тухайн үед би болохоор энэ одоо нарциссист гэдэг үгний талаар нэг сайн мэдлэггүй ойлголтгүй байсан үе ихгүй. Тэгэл би бүр ингээ хэлэх үггүй болол амар сонирм болол тэгэл явж исэн. Иймэрхүү одоо жишээнүүд ер нь байдаг юм байна лээ. Ингээ баг-багаар хүний толгоонд ингээ нэг юм бодлыг суулгадаг. Нарциссист хүний хамгийн ихний юу нь бол нөгөө маш сайн хүн байдаг гэдэг байгаа шүү дээ өөрөө. Тэгээд бурууг үзээ ядаж маддаг те амар сайн хүн байгаад тэгээ баг-багаар идэх юм шиг байна те. Удаан хугацааны тоглоом юм шиг байна. Нарциссист хүн байна гэдэг. Тий, эхлээд бол бүр үнэхээр яг нөгөө амар том сэтгэгдэл төрүүлж чаддаг хүмүүс байд юм билээ. Амар өндөр сэтгэгдлийг төрүүлээд тэгээд тэгжсэн баг-багаар ингээд хувьсан өөрчлөгдөд явдаг. Тэнгүүд ингээд тэрнийхэн талаар хэлэнгүүд хүн дандаа анхных шиг байхгүй штэ. Баян тийм байна гэж байхгүй штэ. Гэт ингээд нэг юм өөрийгөө ер нь хамгаалах үг нь бүр ингээд аман дээр нь бэлэн байждаг. Өөрийгөө хамгаалах үг нь үргэлж бэлэн байж идэг тийм хүмүүс байдаг юм билээ. Манай зочдтой хувьд одоо юу гэж хамгийн insecure хамгийн өөртөө итгэлгүй гарууд л байдаг штэ. Нарциссист хүмүүс. Тийм жинхэнэ нөгөө дутуу. Тийм. Маш дутуу ихэнх юм дутуутай нөгөө нэг дутуу юмнууд надад шинэ нөгөө магадгүй одоо жишээ нь олон нийтэд сандалт авах. Тэр нэг мэдрэмжтэй олонний дунд байх, од байх гэх юм уу хүнээс анхаарал авах дутуу мэдрэмж гэдэг ч юм айгүй олон мэдрэмжүүд байгаа шүү дээ. Тим юмнууд нь аюу их дутуу байгаа. Тэрийг нөхдөг аргатай болцсон. Жохон том болоод насанд хүрээд тэгээд тэрийг эргээд нөгөө хос мосоос авсан гэж аваад идэг л. Амар амиа болцсон байгаа байхгүй тий. Хүн чи яг нинжа сэтгэлтэй байх хэрэгтэй шүү дээ. Тийм ерөөс байхгүй. Өөрийгөө л болгосон бол тэгэл буснаа хамаагүй гэсэн юмтай. Муухай гараа зөндөө үт юм лээ. Тэгээс тэр мөр амар гэр бүлээс нь олдог байх л та. Ер нь яг гэр бүл нь ямар байсан талаар. Сүүл нэг сэтгэл зүйчтэй бас нэг ингээд юм ярьсан чаа. Одоо бас нэг хит юу яагаад байна гэнэ бид нар. Нэг бол нөгөө нэг бүр ингээ хүн анханасаа үүсэхдээ ийм байсан болохоор ингэдэг тэгдэг гээл тэ одоо жишээ нь охтууд ягаад өндөр залуу дуртай гэхээр анханасаа хамгаалуулах гэдэг өндөр залуу дуртай гээл бүх юм ингээ нөгөө дээшээ шидэл дээшээ чихээ дээр үега тэнгүүтээ одоо ахаад нэг бас юм бүх юм нөгөө багруугаа шидчихдэг болсон гинэ. Оноо чи багтаан гэжсэн болохоор тэгдэг багтаан гэжсэн болоо тэгдэг мэтэг. Тэгээ зарим таардаг ингээд бас тэрэн дээр бас нэг хэд туйлширч бас болохгүй юм шиг байна. Багын юм тэнэг хүүхдээс яг хэмээрэг. Тэгээ одоо чинь өгдөг чинь багтаа хагас юм чинь биш болохоор одоо наа чи юм өсдөг гэдэг чинь ч өөр амар хэцүү асуудал байхгүй. Сонио ойлголт байхгүй те. Тэгэхээр бүх юм бас тэгж ихж болохгүй л да. Яг хүн аав ээж нь салцсанч гэсэндээ амар гоё хайранд төссөн хүүхдүүд байгаа ш. Тэнгүүд заавал эцэг гэхэн салцсан байхаараа асуудалтай ч юм уу тэ нэг тийм гэж ойлгож болохгүй л дээ. Энэ дээр би ингээ хүүхд тахт би нэг охинтой айгуу сайн найзуудаас байхгүй. Тэгсэн чинь эмээ эцэг гэхэн салц сайраас хүүхдтэй битгий найзлаа даа гэж хэлжсэн за. Тэгээд нөгөөх нь хүүхд болохоор юм бодохгүй надад ирээд шууд хэлчихэж байгаа байхгүй. Намайг манай эмээ тэгсэн. Ингээ бараг чамтай найзлах ойллоо. Тэгэл нэг бас нэг юм эцэг гэхэн хүмүүжил юм одоо тэр эмээ тийм үзэл бодолтой болохоор хүүхд нь яг л эмээгийнхаа зөв гэж л бодож байгаа шүү дээ. Тэгэхээр яг юм эцэг гэх нь бас хүүхдүүдээ айгу юм нэг юм сонин үзэл бодолтой болгож өсгөөдөг хүмүүс бас байдаг юм байл л дээ. Одоо тийм хүн тийм байдаг, ийм хүн ийм байдаг гэдэг нэг юм сонин юмнуудыг ойлголт өгдөг гэх юм уу? 10 жил чинь нөгөө хагас өнч хүүхдүүд бос гэлдэг гэсэн тий. Судалгаа авахгүй л. Тэгэхээр тал нь босч басвал. Жохон хэцүү амьдралтай хүүхдүүдэд нөгөө цүнх дэвтэр ном бэлгэлдэг гэсэн шүү дээ. Мин ядуу гэдэг нэг тодорхойлт өгдөг гэсэн. Тийм хүүхдүүд байвал гараа өргөх гэсэн. Би гараа. Нэг юм тодорхойлт өгдөг гэсэн юм. Англиу яга гараа өргөд байгаа юм бэ гэсэн мэт үнгүү цүнх авах. Гараа өргөж цуухад.
За та бүхэнтэй хамт Unitel байна. Өө нэг амир гинт орж ирдэг шүү дээ. Токиг бүгдээрээ эхний 3 дугаар дэлгэрэнгүй мэдээллийг зөндөө авсан. Одоо Unitel-ийг ярьж байгаа. Unitel-ийн одоо хамгийн таны Unitel-ийн ойрхон салбар бол таны утсанд байгаа буюу Unitel-ийн аппликейшн байгаа. Та бүхэн Unitel-ийнхаа ногоон аппликейшнаас яаваа. Амир лаг бэлдсэн юм шүү дээ. Би сая шууд юугаар авчих штеп. Працаар л авчих. Unitel гээд ногоон аппликейшнаараа бүгдээрээ ороод дугаар хадгалах үйлчлэгээ бүгдээрээ идэвхжүүлээрээ Unitel аппликейшнаараа ороод тэгээд зөндөө өөр үйлчлээд байгаа. Одоо нөгөө PUC код модоо сэргээх мэргээх үйлчлэгээ байгаа. Дугаар авах үйлчлэгээ байгаа. Дугаар хадгалдаг нь яа вэ? Дугаараа хадгалаад одоо юу бишээ чам руу ирсэн дугааруудыг хадгалах. Нөгөө гадаад модод байх тоо. Хин хэд заалгах ч юм алгах ч үгээд тий X чинь хэд заалгах ч юм алгах ч үгээд эдрийг харах боломжтой гэсэн. За тэгээд дата авах, төлбөр авах, PUC код авах, нэгж авах гэсэн үйлчилгээнүүдэд бүдрээ Unitel аппликейшнаараа танд хамгийн ойрхон салбар таны Unitel аппликейшн гэж байгаа. Тэгэхээр Unitel аппликейшн ашиглаад энэхүү хэлбэр үйлчилгээнүүд аваарай. Тэг амар хэлбэр өгдөг шүү дээ. Нөгөө дата мата авах гэдэг ч гэсэн 50% амьдралтай хоёр үржүүлж байгаа гэдэг нь харагдаад юу нэ. Бүгд Unitel апп татаарай. За хоёр дахь нь болохоор Unitel-ийн дараа талбарт нэг Plus үйлчилгээ байгаа юм байна. Plus гэдэг багц байгаа юм байна. Тэгээд хамгийн хэмт багц юм байна. Хамгийн уян хатан багц юм байна. Тэгээд хэрэглээндээ тохируулаад яриа болон датагаа ашиглах боломжтой юм байна. Тэгээд одоо 10 сарын 15-наас өмнө та бүхэн багц энэ багц руу шилжих юм бол эхний сарын хурамж нь 50% хөнгөлтэй байгаа юм байна гэсэн үг. Тэгэхээр айгу гоё мэдээ байна. 6 сарын турш 5 GB бэлгийн авах юм байна. Дээрээс нь 17 ширхэг iPhone 17 гар утасны эзэн болох бас боломжтой юм байна. 17 гар утсаа. Нийтдээ 17 ширхэг iPhone 17 байгаа зэ. Вау. Тэгээд тэндээс ингээд ямар нэгэн байдлаар шалгаруулад өгөх юм байна л та. Тэгэхээр энэ багц руу хэрвээ та бүхэн шилжих юм бол магадгүй та iPhone 17-г барих, оранжийг барих боломжтой болох боломж бүрдэж магадгүй юм байна шүү. Тэгээ сонсогчдаа та бүхэн магадгүй юм байна шүү. Яг тийм гэж хэлээгүй шүү. Би тийм гэж хэлээгүй шүү. Гэтэ надтай хэрүүлээгээд байгаарай. Тэгээд Unitel-ийн бүгдээрээ Plus багцыг сонирхож үзээд өөртөө тохирсон одоо дата ярианыхаа багцыг тохируулаад авцгаарай. Баярлалаа Unitel-ийнхэндээ. Unitel хапад татцгаая. Та ер нь хонжур ч юм уу аздан юм хожиж үзсэн үү? Ибернтос 40 мянга төгрөг өчсөн. Би 60 гэж үзсэн. 60. Би бас 60-ыг хамгийн ихтэй бас 60-ыг л хөжчихсэн. 69-с ч байлгүй тийм 60-тай л холбоотой байхгүй. Би амьдралаас та хэдийг олсон юм да. Хожиж. Нөгөө нэг ямар яасан хундагны үг гэдэг юм. Хадгалаад аваарай. Ой манай найз шүү. Гоё. Муухай гээгүй штэ ингээ гоё л гэж штэ. Тэр нэг шинжил хамт хөтөлчихсэн. И баримтаас мөнгө хожоогүй ч амьдралаас та бүхнийг хожсон юм. Төлөө. Хадгалаад аваарай. Тэг юунаас юм хожиж үзээгүй хүмүүсийн хундагны үг гэнэ. Аа гоё шүү тий. Нэг саяных шиг бол гоё юм байна. За манай хоёр шууд гэх баг шиг. За манай хоёр ямар дуу сонсох тууштай бай. Тамийн сүүл хизээ болцсон бэ? Ямар сүртэй. Болцоо нь ямар байсан бэ? Fucking dog shit байсан нөө. Тэр болцоо яагаад үргэлжилсэнгүй вэ? Эсвэл стил үргэлжилсээр байгаа юу гэдэг. Хоёр нь орж ирснээс хойш эвгүй суугаад байгаа хоорондоо life update шүү дээ. Наа хулаа ярээр. Тэг улмаа нь яраарай. За болцоо үргэлжилж байна. Яаж үргэлжлүүлээд зөвлөгөө авъя. Тэгээ энэ дандаа нөгөө үргэлжилдэггүй хүмүүс ихэвчлэн юм ярьдаг юм шиг байлээ тий. Манай төчдөг юу гэж байгаа юм. Ардаас чи харж шүү. Үргэлжилсэн шалтгаан уу? Тэрийг би яг сайн мэдэхгүй байна. Тий. Одоо хэр бодож байгаа? Үргэлжлээл явсаар л байна да. Тий. Тэгээд яг үнэхээр чин ариун сэтгэл байсан бах та. Тий. Тэгэхээр чин ариун сэтгэл байж гэмээр амьдралд их олон ийм бартаа саад тий янз бүрийн юм гарч ирэхэд тэд нарыг сайхан даваад гарч байна. Ингээ хоёр өөр хүмүүс хоорондоо уулзлаа гэж бодоход олон ингээд өөрөөр асуудлуудтай байгаа. Тэгээ тэд нарыг ариун цагаан сэтгэл байж гэмээр би бинийгээ ойлгож үргэлжилж байна. Тэр хажууд уйлж үзсэн үү? Уйлж үзлэгөө яах вэ? Би ер нь өнөөдөр ч гэсэн сая ажил дээр уйлж байгаа дэрсэн. Уйлахаар сайхан би өчтөрөөс ажил дээр уйлж шүү. Өдрийн таск гэсэн чи уйл. Уйлахаар сайхан болчтой юм. Тий. Уйлдаг ирчүүд секси гээд төөгөө хэр уйлан гавь. Тайсан дээр дуулж хат уйлж. За ихтэй нэгд уйлж ирсэн. Баярлалаа дөө.
Ер нь амар гой санагдаад. Би ч ингээд заримдаа ингээд өөлнөр санагддаг үе байдаг хгүй надаа ингээд. Тэнгүүт ингээд хурдын буцааж нэхгүй байр тавиал. Ээжийн тухайд уу? Тэгэл уйлал хурдын ээждээ тавиал. Уйлал тэгэл сайхан болчихсон. Тэгээ ер нь ингээд амар нөө хаа ингээд дуу сонсож явахдаа амар сонин ингээд үе байдаг хгүй яг. Чи яг энэ дуун дээр уйландаа гэдэг ингээд өөрөө мэддэг. Тэгэл ингээд сонсоод яг ингээд хамаг шараас босч эхлээл за уйлаа та. Тэгэл амар сайхан ингээд уйлал. Бүр асгарч юу? Тийм. Үе ер нь тийм юмнууд байдаг. Ер нь сэтгэл хөдлөл нэлээ болохоор тиймэрхүү. Миний гол ингээд цэлэгнэл тэгээ байх болчихсон шүү Яа юу дээ. Цэлэгнэл ингээд тэгэл байх болчихсон шүү дээ. Годомж дуу муу сонсож явж байгаа л тэгэл юмцэн бодоол тэгэл нэг юм огшиж могшооч юм уу. Тэгээ нэг цэлэгнэл тэгэл байх болчихсон шүү дээ. Та өөрөө сүлд хизээвсэн. Харин цэлэгнэж байгаа юм болчихсон шүү дээ. Яг тэгээ асгарч масхараа бодож байна уу? Хас нэг удаа асархаж хичээсэн юм а тэгээ болохгүйсэн. Тэгээ тэр чинь үсэг хичээгддэг юм а тий цаанаасаа урсах хэрэгтэй. Би бол яг ингээл нэг уржигдэр шүн бол яг орой жоо уйлж байгаа юм тий гэж бодоод амар стресстэйсэн аахгүй тэгээ уйлж гарна сайхан болчихдээ шүү дээ. Нэг бодлоо өөрөө өрөвдөж уйлах шин гэсэн чи болдгоо тэгээ дуу муу тавиад уйлахаас чи болдгоо. Тэгэл гэсэн чинь яг миний тэр нэг хоримтлагдсан байсан гогцон дээр маань яг өчигдөр нэг ингээд гал дээр тосны минь гэдэг шиг нэг юм болоолцчих бүр гарахгүй байсан юм ч өстой бөөнөр бөмбөрч гараад тэгэл сайхан стрессээ тайлсан юм да. Би нөгөө хажууд нь уйлж ирсэн үү ясуусан шүү дээ. Тэгээ сая ажил дээрээ яг нэг тийм болсон байхгүй яг ингээл уйлахгүй л бол ажил өрөөсөө урагшлахгүй байсан. Гарахгүй л бол тэгэл яаж уйлах вэ гэж бодож байгаа л залгаал би уйлмаар байна гэж тэгсэн чи яасын гэж тиймгоо тэгэл Яши тэгчэл уйллаа. Гэтэ ер нь байнга л уйлж байгаа л та. Хүн зүгээр үг гэхээр яг танаасаа үлддэг тий. Аав ээжтэй бас юм хумаа ярихаар айлах гэдэг чинь ингээд юм хумаа ярьж байгаа ингэсэн гаш хоолоо доош хурдын гэсэн чинь бас хурдын аавдаа сонсож бас уйлдаг хүн байна. Ээжтэй аавдаа. Тэгэхээр анзын гоё л хурдуулгоё. Тэр сэтгэл хөдлөлттэй хүмүүс амар цагаахан санагдаад байдаг шнэ та ерөөсөө ингээд юмаа нууц сураагүй дотроо хадгалт сураагүй тэгээ амар гоё санагддаг ер нь. Тиймэрхүү охтууд мөхтөөч гэсэн. Яг уйлдаг ирчүүд ч гэлтгүй охтууч секс л те. Хамгийн шил хизээ болцоо төгөө. Тайсанс буугаал тэгэл тийм ер нь байхгүй шүү дээ. 10 охин л ээжтэй. Сүлд чинь нэг сар марын өмнө юм уу? Би нэг охинтой харьцаад яг хөө ингээ хөөрхөн бол. Би ер нь дандаа нөгөө алхаж болцдог. Би ерөөсөө ер нь ингээ амар тийм нэг typical болдож үзээгүй баха. Ингээ зүгээр л кино мөн үзэл хоол моолонд ордог ч юм. Тэгээ зүгээр надаа ингээ алхаад хамаг юма яриад алхаад явангуйтай амар гоё идэхгүй. Хамаагүй илүү ойлголцдог би бинтэйгээ. Тэгэл ингээл ямар хүн бэ яа тэгээд ямар дуу сонсдог. Тэгэл сквал ингээл би ингээл чихвчөө өгөл те. AirPod-оо өгөл нөгөө талтай ингээл хоёр талтай нэг чихвчөө зүгэл. Тэгэл сайхан интернет гүүрээр те. Таан шармаар шороомоор өшгөлж. Тэгэл явах ч амар сайхан мэддэг. Тэгээд тэр сарын өмнө харьцажсэн охинтойгоо тэгээд сайхан хидэд болцсон. Ер нь нэлээд тотно болцсон байсан. Тэгээд би яг өөрөө харилцаанд бэлэн биш юм байна гэд. Ер нь гоё хөшөө тийм болсон байгаа. Тэг ягаад вэ гэхээр би ямар нэрээ ингээд үсчүүд мэдэхгүй жоо би хамтлагтай. Тэгээ blind world гэдэг хамтлагтай. Тэгээд сая битэд байли явж фестивал тоглолцоод ирсэн байгаа. Тэгээд яг одоо миний хувьд амар завгүй юу байхгүй ер нь. Тэгээд гээл одоо гадагшаага ингээд бид соорсоо бэлтчихлээ, замаа бэлтчихлээ. Тэгээд дотроо ч гэсэн одоо Монголдоо ч гэсэн ер нь ингээд хөгжмүүдээ хийх хэрэгтэй. Одоо 12 сар эхэлж байна халтуур тий. Тэгэл ер нь асар их ажил байгаа. Тэгээд тэр охин уул нь амар надаа сайн биш, би ч сайн байсан. Тэгээд ер нь тэр охин бас нэг хичээл нэхлээд бас амар завгүй амар мундаг охин бохгүй ер нь. Тэгэл өөрөөс хичээл нэхлэл яаж яхад ажил хийдэг зураач амар хөөрхөн тэгэл хоёр талаас ер нь завгүй байна гэл би ч гэсэн одоо яг сайн нөгөө байли явахын өмнө яасан байхгүй. Ер нь хойлоо бэлээ гэдэг хэлсэн. Тэгэл яг тиймэрхүү болоод болсон доо. Тэгээд амар хөөрхөн байсан. Тэгээд үдчихэл ангуучлаарэ. Тэгээд ер нь одоо чи ингээ залуу нас болж байна те ингээ яг хөдөлмөрлөг нас байгаад байгаа байхгүй те. Яг ингээл амар зөрөгтэй хөдлөх нас байгаад байгаа. Тэнгүүд хажуугаар нь бас ингээл дурлалцмаар шүү дээ бас. Тэгээд тэнгүүд ингээл one night хэрчтэй бүр амар тэнэг байхгүй what the fuck би бүр амар дургүй тийм. Зүгээр ингээл one night хийгээд одоо яах юм те ингээ секс хийгээ яах юм. Ямар ч тийм үнц хин байхгүй. Секс нь ч гоё байхгүй шүү дээ. Байдгүй шүү дээ угаасаа. One night секс.
Дараа нь тэгэл харамсгал юм бүтээж ийн гэсэн үг үстэй ер нь тий. Яах гэж тийгвэ, яах гэж ингэвэ гэл. Ер нь one night гэдэг юм чинь угаасаа сохтуудаал хүмүүсийн хөвчлэн сэтгэл хөдлөлөөр шийдэж гаргадаг алдаа штэ ер нь бол. Тэгтээс насны юм байж магадгүй. Тий. Тэгс чи над руу орох хэрэгтэй байсан аахгүй Харсан шүү дээ сая. Над руу харсан юм уу? Нөө би дэмжчихсэн. Тэгээд тэр охиноосоо ингээд юм завгүй болоод байсан байгаа. Тэгээ хүмүүс их ч бас шүүгээд явах те тэгэл one night их дуртай байж хүмүүс Саний байж болно one шүү night дээ. их дуртай хүн байх хэрэг сонирн байгаа тий. Болно шүү дээ тэр чинь. Дуртай хэрэг Хоол ойлгож байгаа. манай буу хахад one night байхгүй шүү. Үгүй Юу байдаг юм бэ? Олон ийм подкаст хийгээд тэгээ та ард нь гарч ирж штэ. Тэгэхээр ойлгож байгаа хаа гэсэн. тийм дуртай хүмүүс ч байгаа, дургүй хүмүүс ч байгаа шүү л гэсэн зүгээр. Тэн дээр яг өмнөх дугаарын манд очин бас яг ярьж исэн байхгүй юу? One night гэдэг юм ер нь байхгүй болгох хэрэгтэй. Ийм юмнаас болоод хүмүүс юм хайраас үгүй олиогч ирсэн. Хайр гэдэг юмнаас хүмүүс ингэ цухтаад байдаг болсон байна. Яа тэгээ секс нээр амархан болдоо дээр ингэ хүссэн үнтэйгээ ингээл гарч явал ингээл боломжтой болсон болохоор хүмүүс бинтэйгээ дурлалцгаа болчоод байна. Ийм юмыг ер нь байхгүй болгох хэрэгтэй. Энэ бол бүр shit гэд нэг хэлжсэн байхгүй юу? Тэр бол үнний ортой л гэж би бодож байгаа ер нь. Стэмэт. Чи бэлгүүний нэг чи тэр ярьсан. Хоёр талтай. Гэхдээ Монгол хэцүү байгаа гэсэн юм шүү дээ. Энэ л амар хэцүү байна гэж. Тэгтээ хөгжөөд байгаа юм ч гэсэн. Гэтэ бас хөгжөөд тэгээд айгу болчихлоо гэдэг шиг. Хөгжилтийн өдөр гэдэг кино тий. Үгүй юу шүү. Нэг шинжлэх хөтөлбөр энэ төр баха. Реклам шүү. Үгүй баха. Нэг шинжлэх хөтөлбөр санагдах юм. Аимшиг юм гардаг кино мөн үү? Тий. Тэр кино мөн тий. Хөгжилтийн өдрийг нэг алхаж явж найз охин лугаа явж байгаа нэвтрүүлэгт ярьсан юм амждаг байсан. Гойч юм байсан шүү. Нэ, rest in peace. Одоо тэгээ төгөө ингээд завгүй болоод хүнтэй үерхэхгүй болцохгүй гэхээр ер нь тэгээ хизэнээс яах вэ? Яах вэ гэсэн. Гэхдээ одоо ер нь ингэдэм байна л та завгүй хүмүүс ер нь хөвчлээ яг ойроосоо хүнтэй суудаг юм шиг санагдсан байхгүй юу? Одоо жишээ нь танаа хандлагч менежер болоод ороод ирэх хүнтэй ч юм уу. Жишээ шүү дээ. Жишээ гэж. Манай менежер манай бэсэстэй үерхдэг байхгүй бэс гитар ч юм тийм. Тийм. Гэхдээ иймэрхүү одоо ийм завгүй хүмүүс яг ингэж хоорондоо учирдаг юм байна л да. Одоо манай эмэгтэй захирал маань хэлжсэн байхгүй юу? Ямар ч нэгэн гадуур дотор явж хүнтэй танилцах боломж байхгүй байсан болохоор ажлынхаа хүнтэй суусах гэдэг. Тэгээ нэг тиймэрхүү юм хэлжсэн байхгүй юу? Тэгээд ер нь завгүй бол бас жоохон дотроосоо яагаад үзүүлээрээсөө ойроосоо адилхан ингээд бас гадагшаа завгүй явдаг ч юм уу те ингээд адилхан хамтлагч юм туслаад явдаг ч юм уу тиймэрхүү хүн бас гарч ирэх байхаа гэдэг ч юм уу. Гэтэ энэ урлагийн ч юм уу яг амар хүсэл мөрөөдөл ийм том зорилготой хүмүүс тийм ийм хүмүүс бас ингээд хажууд нь байх хүнээ олох амар хэцүү юм шиг санагдсан. Яг тэр нэг амар нэг юм нарийн хүн ойлгохгүй ч юм шиг өөртөө тийг санагдаад байгаа нэг юм нарийн нандин мэдрэмжүүдийг нь ойлгож хүлээж авч яг тэрийг гоё усалж явах хүн амар цөөхөн байд юм шиг санагдсан. Урлагийг ойлгодог хүн байх хэрэгтэй. Тэгж санагддаг. Урлагийн үндэ амдах хэцүү шүү. Урлагийн одоо надад ер нь зураач хүмүүс амар таалагддаг байхгүй ер нь. Тэгээ зураач бичээрээ доор. Тийм шүлэг зохиодог ч юм уу. Тэг ер нь ингээд киноны охтуудаас жоохон хол. Гэтэ яг кино үздэг бол кул те. Тэг ер нь л тэгээд манай охтууч сайхан шүү. Тэрний би бол эмгтээчүүд таартай. Эмгтээ хүмүүс таартай. Амар секс шүү дээ эмгтээчүүд чинь. Тийм. Юу вэ нэ? Одоо юу гэдэг төгөө одоо ингээд нэг эмэгтэйтэй амар юм бүр үнэхээр хайртай болоод бүр үнэхээр л энэ л хүн юм байна гэд шийдээд бүр яг суух болов. Тэгсэн чинь тэр хүн чамайг одоо юу гэдэг те хоёлаа ингээд өөр юм хийя чи ингээд хамтлагаа ингээд орхиж болох уу гэд хоёлаа ирээдүгөө бодё гэр бүлтэй цаг зав гаргамаар байна гэдэг юм хэлвэл яг уу гэхдээ чи бүр үнэхээр л яг л энэ л хүн юм байна гэд бүр үнэхээр шийдсэн. Тэр өгч жирэмсэн. А лайд тийм. Заавал хамтлагаас гарах гэдэг. Зүгээр яг уу тиймэрхүү юм хэлвэл яг яаж тусах вэ? Би ер нь яг миний яг одоогийн төвөгийн бодлож магадгүй шүү заа. Гэтэ би яг ингэж бодож байгаа. Яг миний яг өөрийн амьдрал нэгдэл гэж бодож байгаа ер нь. Тэгээд хайртай хүн бол хоёрт. Үгүй ээж хоёрт. Тэгээд хайртай хүн гуравт. Яг одоогийн би бол нэг тиймэрхүү л байна. Тэгээд тэгэхээр
Одоо л яг нөгөө карьераа нэгт тавиад явж байгаа юм байна шүү дээ. Одоо 30 мөч хүрээд ирэхээр одоо би ерөөсөө хөгшин гээгүй шүү. Би арай 30 хүрэх болоогүй байна. Би өөрөө тэгээ ямар ч би бол 30 мөч хүрээд энэ хүүхдтэй олё гэж боддог. Тэгээд тэр үедээ ер нь тэгээ гайгүй яах вэ? Тэр үедээ яг бодох вэ? Ямар ч одооны хоор бол ерөөсөө би яг өөрийнхөө амьдралыг сон. Та хоёрын эрэгтэй эмэгтэй хүний төлөө жисэн хамгийн одоо амьдралын чинь хамгийн галзуу үйлдэлүүд юу вэ? Байшин шатааж исэн ч юм уу те. Гэрийг нь хаалгыг төмөшгөлж орсон ч юм уу. Гитараа хуг. Жишээ ярьж үгүй манай хоёр бодож байгаараа. За би ингээд зочдтой бодох хугацаа олгоод өөрийнхөө жишээг ярьж өгдөг байгаа. За явлаа. Би нэг эмэгтэй найз маань яг экс найз маань одоо найзлахаа болцсон нэг охин байдаг байхгүй. Тэр найз маань ингээд найз залуутайгаа муудалцаад тэгээд найз залуугийнхаа студи руу н орж өөрийнхөө юмнуудыг аавна гээд тэгээд юмнуудаа аваад байхгүй байхад нь очиж авах гэдэг байхгүй нөгөөтгөө таарахгүй. Тэгээд намайг дагуулж яваад тэгсэн чинь манай хүн цүнхнээсээ хөрөө гаргаж ирээд тэгээ хаалганых нь бариулыг хөрөөдөд ингээд хөрөөдөд нөгөө цоочтой орж чадахгүй штэ тэгээ тэрийг хөрөөдөж орно гэдэг хөрөө гаргаж ир би бүр гайхаад тэгснэ би ингээд гэрэл тусгаа зогсоод байгаа шээ анда юу ингэж байгаа бэ гэсэн чинь орж би лаптоп аавн маавнстай хүний лаптоп яасис нөгөө хөрөө нь уусаа тэрийг даахгүй штэ төмөр ингээд хөрөөдөд ш тэгээд би бүр анда наа чин даахгүй юм шүү гэсэн чинь доош харж тэгвэл вайфайх нь утын таслана Wi-Fi-г ноцыг хөрөөдөд харна би анда наадга тасалсан чинь энэ байр майрн тэр чигтээ тасарчул яах юм бэ гэж чинь тэгээ яах юм бэ тэгээ би тэр баг цаг гаруй тэнтэг ямар хий хоос юм тэгээ буцаад гараа явсан мэдг юм лаптоп ч аваагүй за тэгээ яг тэр хоёр тэг эргээ нийслэн л тээ лаптоп авсан юм байна тэг ямар ч хаалгыг хөрөөдөөгүй нь болсон баг хөрөөдсөн бол нийлэхгүй ч байсан юм л тий одоо хүний төлөө тий эртээ хүнээс болж гаргасан манай нэг найзын гал зөвлөлт бол нэг юм байна та хэдийн хувьд бол байна уу өмнөх зочин маань гэхэд найз охин нь уурлаад явлаа гэдгсэн чинь машин дээр нь ингээ гарч авираад машинтайгаа ингээ 5-10 минут ингээ машин дээр нь явсан гэдэг нэг тийм түүх бас байсан тиймэрхүү юм байна уу дэше шигдээд шүү Надаа бол ер нь тийм жаргалтай гэх юм уу тийм догтлуулсан юмнууд ер нь байгаа. Яг тийм муухай юмнууд хийсэн илүү. Гоё юм байж болно шүү дээ. Галзуу. Тайлан дээр нөгөө охиныхаа нэрийг ойрлж марлсан ч юм уу те. Яг тэгсэн шүү дээ. Тийм үү? Тий. Сака гэдэг. Damn. Яг тэгсэн шүү дээ. Тэр жоохон муухай юм болсон л тоо жоохон. Фейлцсэн. Сака. Би жоохон тэр охинд жоохон гомдсон байсан үедээ яг тэр охин маа тоглолтын дээр ирээд чи гомдсон юм уу тий? Маа менежер тоглож байгаа тоглолтын дээр ирсэн байсан. Би тэрийг мэдчихсэн. Тэгэл хинэ гэл ингээл орилол. Би чам гомдсон шүү. Манай амтлагийг тэр охин зориулж гаргасан дуу гэдэг хэвхэв. Бүрүү. Тэгэл тэр яг тэр мэрийгээ дуулж захтай ингээл яг өдрөө ингээл яг өдрөө ингээл хараал яа ингээд жоохон зөвхөрсөн маягийн дуухгүй ингээд наад хэрэгтэй чи ингээд бий байсан өнгөрсөн цагт ингээд бий байсан ягаад чи яг одоо минийх байж болохгүй гэж ер нь тиймэрхүү утгатай дөө тэгэл трийг яажсэн за гоё нь яг одоо яг нэг л юм амар гоё санагдаад байна би яг нэг охинтой наадмын маргаас 7 сарын 12 хуушур идэхгүй гэлдэг чи тэр тэгэл бит орчин баахан алхаж байгаа бол орой стажин ороод хуушур авч идэл тэгэл хөөрхөн байж байгаа л нэлээ орой хүртэл пим явуулж уучаал байж байгаа. Тэгэл би ингээл хоёлаа богдуул гарах уу гэлдэг дөөхгүй. Орой юу? Тэ 2-3 болчихсон. Тэгэл нөгөөх нь чинь тгий гэл. Надад бас ийм өгтөд амар таалагддаг байхгүй ингээл шууд ингээл тгий ингээгээл тэгчдэг тий одоо амар ингээл жижиг юмнаас амар таашаал авдаг өгтөд өгдөг шүү дээ ингээл харахад ингээл амар дандаа жаргалтай авч идэг юм шиг тий. Тийм өгтөд одоо амар таалагддаг. За тэг ямар ч сан тэгэл би гэртээ ороод мишок аваал юу бүр хонхоор явж байгаа юм. Тэгэл мишок аваал баахан хүүртэг аваал тэгэл шууд таксидал богдуул руу гараал тэгэл ингээл уулны өгсөө ингээл мишок ингээл засаал ямар ч майхан зайхангүй зөө тэр чинь тэгэл хөвтэйл амар шумуул юм бол ямар ч майхан байхгүй ш тэгэл зүгээр мишокын дотор ингээл хоёулаа ингээл чаавас хүүрчгнүүтээ нөмөрс тэгэл хөөх ингээл тэврэл байгаа тоххой ингээл өөрт ингээл байгаа тоххой тэр нь амар гоё тэгэл би ч ингээл
За нэг хүсчтэй яа. Тэгээд арай эрттэй байна. Тэгэж бодвол тэгж байгаа л бит өөр чинь шүн чинь тэгж чумгал нутгаа ноцолцсон зав. Тэгэл амар хөөрхөн нэг хүүч мүчиг шампунтай байсан аахгүй дөрөхөн. Тэгэл Хүчиг шампунь. Нэг хатуу шампунь уу? Имчилгээний шампунь. Тэгээ шампунь гэж байгаа. Тэгээ нэг хүүч мүч шиг тийм үнэртэй шампунь. Тэгэл амар хөөрхөн үнэртэй. Тэгэл ингээл тухайн үнэрлээл шүнжүү шампунь нутгаа байлтаа. Хамгаалах шампунь нутгаа байлтаа. Тухны үнэрч хүч үнэртэй. Хүчиг шампунь. Хүч асаачаар тэгтээ шумал явцдаг үгүй лөө. Би тийм юм ярих байгаа баг гэж бодсон. Гүү амар гоё шампунь байсан ихтэй. Тэгэл баахан хамгаалж байгаа л тэгэл нэг мэдсэн чи өглөө болц. Тэгэл сэрэл амар халуун. Тэгэл баахан өвтөж байгаа. За хоёул жоохон унтаа гэж байж байгаа л за худлаан байна гэл. Тэгэл доошоо бууж ижүүлээ. Энэ юу нь бас миний амьдралын бас гоё шүнүүдийн нэгэ амар жаргалтайс. Богд болон дээр мишокгүй өнгөрүүлсэн байж тээ. Мишокгүй. Майхангуу дан хэцүү шөн тэр чинь ялаа шам болоо. Ядчаа нэг уулын өгсөө ингээд мишок яасан зүйл тэр нь ингээд голгааш. Яа өрөнхээр ямар хороноо атгацсан. Хөлийнхөө хоронуудыг атгацсан гэж чинь. Доош гулгаад байсан. Үснэс суулгасан. Тэг амар тохгүй гэхдээ нөгөө охин тухтайгаад болохоор шүнжигөө яг тэр байрлалтаа. Хөдөлчөл яг энэ гоё байрлал алдах гэдэг. Тохгүй байдаг ээлж чадахгүй гэхдээ амар гоё яагаад байдаг. Яг тэр амар гоё шүнэс тэр бол. Од мод харагдчихсан уу? Тод харагдчихсан. Яг жигнэсээ яг шууд утгаараа л од харсан юм шүү тий. Тэг ямар ч тийм секс микс байхгүй. Амар гоё. Үнсий гэснийг бодол төрөөд болсон байж тий. За баярлаа гоё төх байна. Шүт. Баярлалаа. За болно одоо. Гүт яг үстэй. За манай хулангийн үед Би нэг залхаатай наадмын дараа. Гэхдээ миний хувьд яг ийм гэд хэлчих юм байна л да. Гэтэ хэлж болохгүй байгаа дээ л да. Тийм учраас ер нь ингээд болцох хүнээ ч юм уу хайрлах хүнээ сонгохдоо яг л энэ хүн л гэж уулна сонгох юм шиг байна би. Тэгээ зүгээр хайрлаа гэд хайрлаа юу юм бэ? Болцё л гэдэг шийдвэрийг гаргаж окей гэж хэлж байгаа нь л яг тэр хүний төлөө хийж байгаа хамгийн анхны гоё том зүйл нь юм байна. Анханасаа шууд ингээд сонголтоо хийгээд сонгодог гэсэн үг юм биш тийм байна. Ингээд уулзаад үзье гэж биш зүгээр шууд яг тэр хүнийг л сонгодог. Тэгвэл эсэргээрээ эрэгтэй хүн чиний төлөө хийжсэн амар үйлдэлүүд байна. Хаалгач хөрөөдөж мөрөөдөл. Капитантаас тийм би яг өөрөөс нь бол би сонсоогүй заяа. Гэтэ нэг юм хүмүүсээс нэгтгцэн байлээ штэ мэлээ штэ гэлжээ ингээ одоо өөрийг нь асууад үзээч яац юм ингээл. Тэг тийм юмнууд бол нэлээд хэд байгаа гэдэг байгаа. Нэг нь болохоор хаднаас өсөрцөн л гэдэг хичээл ярьдаг юм. Амьд үстэй юм даагүй тийм гэж байна. Бас тэрийг нүдэрээ харж байгаад өсрүүлээг болохоор би яг тэрийг сайн мэддгүй л дээ. Гэтэ ер нь бол амьд үст тийм л гэдгийг амьд л та. Яаж хулаан гэж үсэрсэн юм уу? Яаж хулаан хараагүй дээ. Хаднаас өсрөх яг процесс амар сонин яг ямар нэг юм хилээд өсөхгүй байгаа зүгээр зогсож шалт үнэтэй зүгээр зогсож амар сонин үстэй тий бас нэг стрессээ тайлж нэг ууралж тэд нэг орилж морлоод тий нэг юм хилж хилээд өсрөх тэр үед угаасаа бүр жоохон байсан юм уу дейт мэйд бол байхгүй зүгээр яалаа зүгээр л үгүй л гэсэн юм уу да тийм үгүй л гэсэн юм уу яасан мэдгүй байсан мэдгүй байна тий тиймэрхүү л дээр үеийн юм тий тэг ер нь тэр хүнээсээ тэгтээ юм янз юм айгүй их авчихсан тэр нөгөө нэг зүрх мөрөх шатаад гिचээр моднээс шүү дээ. Тэгэл юу яагаад тэр чинь цагаан сарын үеэр манай гэрийнхэн байхгүй. Тэгэл би гэртээ нөгөө нэг сэргээш үзэл ингээл ролтон гэдэл гэртээ амар гоё ингээл яж байгаа хичээлэрэл. Амар чиглэлтэй сэргээш ролтон төгсгөө. Тэгэл ингээл зузаан хувцтай ингээл байжсэн чинь л хин шүү болоо. Юу болоод байгаа юм бол гэж би мэдгүй. Тэгэл тэгсэн жоохон гараад ирээ. Тэгээ гараад ирсэн чинь манай яг хаалганы үүдэнд ингээд ийм зүрх орцон дотор хасаагаад тэгээ тэр нь жоохон фейлдээд орцон дотор болохоор нэг жоохон тийм аюулгүй байдлын юм алдагтаад тэгэл би хараад
гээл Орхон чи лаасаад нь штэ. Мэдээгүй байж тээ. Тийм. Хаднаас үсэрдэг ч нөө. Наа чи жоо бүтлгүй гарна. Залга. Гойсон амар сэтгэлтэй байхгүй. Тэгэл шүү дээ. Бас ямар нэгэн үйлдэл гарахгүй биш гаргаад байна шүү дээ. Бас худлаа ярьдаг биш бас тий. Тийм ч тэр шатаагаад шүү дээ тэр чи. Үсрлээ шүү гэж айлахгүй үсэрсэн биш үү? Зүгээр ярихгүй хийдэг юм байна. Улаан. Хин нэгнээс орцонд ингэж асаавал яах вэ гэж ерөөс асуугаагүй зүгээр шууд дур мэдээ өөрөө хийцэн үү. Тий, гоё шүү. Харин шүү. Хойд тий юмнууд гоё те нэгнээсээ үерхэх санал маналлууд гоё нөгөө лаасаадаг эсвэл нөө өөрөөс нь том бамбруу шүгж мөгдөв. Тэр бамбрууш бол гоё бас. Тэр мөр бол үнэхээр гоё те. Би яг авч үзээгүй л те. Би жижигхэн бамбрууш авч үзсэн. Том бамбрууш авч үзсэн. Миний бүр нэг аим гоё нэгтэй түүхэд байхгүй юу? Анхны үсэл маягийн юм аа өвөө. Маягийн юм. Яг анхных ч юм уу үгүй ч юм уу. Яг анхны үсэлтэй анхны хайртай өгсөн юм аа. Яг анхны хайр тухайн үед л миний анх нараас одоо л анх найр биш. Тэрнээс дараа нь би өөр анх найр олж авсан. Би зүгээр тухайн үед анхны хайр гэдэг нь анх удаага ингээ хайртай болсон үнэ гэж боддог гэсэн байхгүй. Тэгсэн чинь одоо миний хувьд анхны хайр гэдэг одоо үнцэг болохоор хамгийн их хайрлсан үнэ би тэгж боддог байхгүй. Тэгээд тухайн тэр хүүхд маань миний анхны одоо үнсэлтийг маань үнсэлцээнийг маань авсан юм аа. Тэгээд маргааш нь X-с эргэж нийлэх үерхэх санал тавьсан байсан. Йоо. Тэгээд ойлгосон юм ааш юу тэр л гэж. Надаа тэр бүр ингээд тий үнсээд тэгснээ маргааш нь нөгөө охин нь ингээд орцонд болоо амаа асаалгаж масаалгаснаа баярлаа хараа. X2. Тий тэгэл би бүр ингээл бодчихсон ийм нэг сайд бас нэг түүхэн. Хин нэг миний төлөө улаан асаагаагүй. Жоохон байсан л та угаасаа. Манай үеийн хүүхдүүд ч жоохон байсан. Чи яг нэг дээдлийн үеийн ах ихс нарын хийдэг байсан юм байсан л та. Тийм. Өнөө. Яг нэг дээдлийн ах байсан. Яалтчгүй яг нэг дээшээ үеийнхний л яг хийдэг байсан зүйл өөрөө би ч юм бол зүгээр ах ихс нарын ямыг харж ингэж даган байсдаг л тийм л үе байсан. Болохоор. Cheers. Пүү ахвал шинэ өвс урчиж. Cheers гэдэг. За та бүхнийг бид бүхэн покероор тайлж байна. Бид бүхэн 5 дугаар одоо Ice Tea ууж байгаа. Тэгээд юутай мөстэй гоё ууз. Тэр 3-ын төвөг уучлаа. Тэгээ энэ улаан нь бол өнөхөр гоё юм. Тэгээ наач sparkling нь бол амар гоё юм байлээ. Улаан нь гоё. Мөстэй уувал бүр үнэхээр. Тэгээ энэ нь бол бүр гоё юусэн. Peach нь бол аюу гоё юусэн. Peach надад нэг юм нэлон санагдаад байдیں۔ Гэхдээ энэ бол ерөөсөө нэлон биш байсан. Тэгээд зуны одоо яг 100 ч гэлтгүүдээ ер нь гоё нэг Ice Tea уумаар өдрүүд байдэн шүү дээ. Тэр үедээ бүгдээрээ Poco-гийнхаа Ice Tea-г бүгд худалдаа авч уцаараа таны одоо хамгийн ойрхон дэлгүүрүүдэд чинь ер нь бол бүгдэнд нь байгаа. За тэгээ бас нэг сонголт нь өнөөдөр дурдах нэг сонголт нь зеро байгаа. Зеро шүүгэр байгаа. Тэгээд сахаргүй. Сахарын агуулмж байхгүй. За бусд нь бол тодорхой хэмжээний сахартай. Зеро шүүгэр маань ямар давуу талтай вэ? Тэгээд зэрэглийн хар цайныг авчнаас хандалж гаргаж авсан юм байна. Тэгээд эдгээр ер нь бүгдээрээ тийм шүү. Тэгээд байгалийн гаралтай антиоксидант эрдэс бодис агуулсан гэдэг чинь антиоксидант гэдэг чинь өөр нөгөө зарим хорт хавдартай тий тэднэртэй тэмцэх чадвартай гэж үздэг. За би буруу ч ярьж магадгүй шүү антиоксидантыг уучлаарай. Сахарын агуулмж байхгүй зэро шүүгэр. За тэг эзэн чихэртэй 0 калортай хадгалагч бодис бодогч бодис агуулаагүй гэдгээрээ давуу талтай байгаа шүү. Тэгээд ер нь бол яг үндсэн орцсон бол мэдээж яг үндсэн цай гэдгээрээ давуу талтай байдаг нөгөө өнгө бодог холилсон юм бол байхгүй. Тэгэхээр та бүхэн өөрийнхөө сонголтоор сахаргүй уумаар авах юм бол сахаргүйгээ аваад, sparkling уумаар авах юм бол sparkling-аа аваад бүгдээрээ хэрэгэлцээгээрээ тэгээд Poco-гийнхандаа баярлалаа. Бидэртээ 5 дугаар амдур шамт байна. Тэгээд явчихсан одоо Ice Tea гэх юм бол хамгийн түрүүнд би бол Poco-г авах болсон. За cheers guys. Пүү ах өглөө Poco-гийн логогоор сэрдэг. Та тийг гомдоод идэв шин. Өөшлөрөө. Сингапурын номер 1 цай Poco. За манай хоёр одоо ингээ эмэгтэй эрэгтэй хүмүүсээс яг юу олж харвал шууд ингээд одоо turn off болно гэд ярьдэн штэ. Ингээд шууд ингээд юу вэ гэдэг сонирхол буурдаг вэ? Шивэр. Пүү аха. Манай хоёр гэсэн штэ. Юуг нь ер нь одоо ингээ олж харвал тийм байдаг вэ? Шууд унтлагдаг вэ? Тийм. Зарим хүмүүс ингээл одоо тий хумс нь канттай байвал гэл боддог
дээрээ олж харах юм уу те. Тийм. Гараа төрхөөс юм уу те? Тийм. Эхлээд гадаа төрхөөс нь дараа нь одоо эхлээд хүн чинь хамгийн түрүүнд хүнтэй уулзаад эхлээд гадаа төрхийг харж байгаа шүү дээ. Эхлээд тэрийгээ дараа нь харьцаж үзсэн зан аашаасаа уулзаад явцгаая. Let's go. За ladies first. За. Холон. Гаднаас нь гэвэл үс юм уу та? Би сая бүр яа буу ах ингэж аяга сая л ойлголоо. Гүгөө тийм үс шээ. Одоо тослогдож мослогдсон нөө угаагаагүй. Тийм бөөс. Хагтсан магтсан тий. За хаг бол байж болно. Хагчин бас нэг хөөрхий арчлаад тий болдгоо юм бас байдаг. Гэхдээ за мэдгүй за үсэн ч байна уу юм ч байна уу зүгээр нэг юм. Одоо өрөөс болох байл. Арчилчих ч юм уу те зүгээр нэг тийм тэрийг нэг айтайхан байлгачих боломжтой юмн дээр өөрийгөө харж байгаа шүү дээ тэр хүн. Тэгээ харсаар мэдсээрэн байж тэгээд байж байгаа бол төгж гоё юм аа. Тийм хулангийн үзэл бодолтой би бол 100% санал нийлж байна. Яагаад гэсэн чинь би өмнө нь юм амьд хөгжим хамтлагийн гитарчин залуутай болцож байла. Тэгээд би бол урт устэй залуучуудад амар дуртай байсан. Тэгээд тэгсэн чинь уулзаад үзсэн чинь ингээд үсэн бүр ингээд амар тослогдсон заяа. Би бүр шоктой. Сар байгаагүй. Гэхдээ үнэхээр ингээд бүр шилж байгаа бүр нэг юм ус тослогч байгаа чи хүний царай төрхөнд ингээд шууд нэг юм үнэхээр юм дардсан штэ тий би бүр тэр яг ингээд миний бас яг сонирхлыг бууруулах нэг бодож явахтай юу. Тий. Сонирхлыг маань бас нэг бууруулах маш том шалтгаан болж исэн. Тэгэл би ингээд амар юм айцтай болсон. За уулзах гал тэгэхээр төсөө угаасан. 10 жилийн хүүхэд байсан л та би. Тэгэл үсээ угаасан бол үсээ угаасан л угаасаа гэдэг чинь үсээ угаасан байвал бас нэг тэр нь дахиад нэг боломж олох гээд дээ штэ бас нэг тий үргэлжлүүлэх санаа бол байна штэ та тэр бол бас айгүй чухал юм байлээ ер нь бол тий одоо гаднахаас хэмэлгүй яг тэ бус юмнууд бол яг тэгээд нэг юм одоо өгөгдсөн юм чи яалтаж илээ дээ тий. Тэгэхээр өөрчлөх боломжгүй юмнуудыг бол зүгээр нэг цэвэрлээд арчлаад явчих боломжтой юмн дээр нэг харваас нэг амар олон хоног удаан сар байсан ч юм уу. Тиймэрхүү юм байна. Шүд бас айгүй чухал те шүдний мөнгө ч юм уу те. Ариун цэвэр ярьж байгаа тий. Тий. Хэлбэр бол хамаагүй шүү. Тий хэлбэр нь хамаагүй зүгээр л тийм да тийм ээ тий өнгө ч юм уу үнэр ч юм уу те. Тиймэрхүү юмнууд их чухал. Өөр байна уу? Гаднаасаа бол ингэ болсон. За төвийн гаднах. Надаа би амар шудрах хэрэгтэй байхаа. Яг надаа ингээ амар шивцэн өмсөг ингээ амар муухардаг. Яг гайг үлдсэн. Ой. Миний шивээс арилцсан. Харин тий. Зүгээр амар шивцэн өгтөд байдаг шүү дээ. Бүр ингээ нэг юм. Тий. Одоо нөгөө юу гэлээ нөө амбре гэдэг лүү аггүй лүү. Бүр яг нөгөө юм үстэй мэд биш яг 5 унаагүй байсан юм болоо. Бүр ингээ хавхаар ингээ баг үсгүй юм үстэй юм мэдгүй. Үстэй мэд шивэлт биш нөө шууд нөгөө бүтэн бодолттой шивэлтийг хэлээд байгаа юм шиг байна. Би тэгж ойлголоо. Тэр нь тиймэрхүү. Ер нь л хөрхэд энэ буруу газараа очиод бас фейлдээ сэтгэл санаа нь хэцүү байсан бол өөрөө бас дуртай байгаадаа байсан. Амар гоё гэж бодсон байсан бол бас хэцүү л юм тий. Тэгээд ер нь хулмас амар муухай байдаг. Хулмас бол амар муухай байдаг. Тэгээд хүлсмүс өнөртэй тахаар муухай шүү дээ. Чи одоо ингүүл яах вэ тэгвэл чи нэг охиндоо болцлоо. Нөгөө охин ч өстой бүр үнэхээр ингээл яг ингээд суугаад л үнэртгэр хэмжээний холмостой. Тэгээд дараад байна гэдэг үл чи яах вэ? Чи цаа бодож байгаа юм уу? Тий, гол нь чи бүр тэр үедээ ингээд болзоонд ирсэн учраас өөрийнхөө айгу дуртай цамцыг өмсөд ирсэн. Одоо ингээ айгу хайрлаж өмсдөг цамцаа өмсөд ирсэн. Тэгсэн чинь нөгөө охин чинь ер нь бол холмостой хувцас өмсүүлээд дараа нь эргүүлээ авахд бол тэр хувцснаас бол холмос нь арилдгүй. Ер нь бол уяач ч угаасан бол ер нь байдаг зөө. Тийм болохоор чи яг тэр хүнийг дараад байна гэдэг юм бол яг ир хүн шиг загнаад цамцаа өхүү эсвэл бол яг дулаахан газар аваад орох уу гэж болж байгаа охиноо тэгээ дааруулаад байлгаад холтой нь шүү дээ. Тэгээ цамцаа бол нэг цамцыг бол золиослоо л гэж юм тий. Тийм ихтэй бас угааж үзнэ. Ямар ч цамцаа өгөө тэгээ угааж үзнэ. За өөр хөмсөх хулмус. Тэгээд шиврэг шиврийг бол гаднаас нараа бас мэдэх боломжгүй. Яг өмсөлцөж яхад яг нөгөө нэг ам жоохон өмхөө муухай шүү дээ. Юу хайр өмсөлтэй мааш. Зүгээр
Би сая төсөөлж бодлоо шүү дээ. Өөрийгөө юм өмх явд өвсөлж чинь гэж төсөөлөл ямар муухай юм бэ гэж хэлж байгаа байхгүй юу? Муухай. За миний хувьд бол гадна талаас нь бол юм байна. За дотроосоо юу байцгаана? Дотроос одоо ямар үйлдэл гаргуулж юм red flag гэж үзэхээрээ. Дотроос яг эрэгтэй хүний тал дээр бол нэг юм өөрийгөө хэтэрхий мэдэрсэн бие төвтэй хүн бол өстой хизээж үгүй гэж бодож байгаа. Тийм байна. За хүлээж авлаа. Миний хувьд бол ингээд одоо нэг байдгийн охтууд гэдэг үүдэн шүү дээ ингээл байд би яасан тий ингээл шоудаал тий амар юмтай хомс яасан мэдгүй байдгийн гэл ингээл нэг тийм одоо юу юм ингээд ямар охтууд гэдэг л ингээд маягтай гэдэг нэг алцгансан сэмбин гэдэг тий ингээд тэгсэн шоучин тий Шоучин бахаар яачаад байгаа. амьдралгүй амьдралгүй шоуч. Ямар мөнгөөрөө шоудаа яваад байгаа нь бас тодорхойгүй тий. Гэхдээ ер нь л надаа ингээд нэлийн шоучин бол ингээд яг амьдралаа болгодог ч гэсэн ингээд жоохон turn off болоод. Тэгээд ер нь ингээд золбон хүмүүс уусаа дургу. Бүгдээрээ дургу шүү дээ тий. Ингээл золбон гоё шүү дээ. Гойныг нь гоё штэ гэж. Өнөөдөр би бүр нэг Instagram-аас тийм рил үзлээ. Тэнмэл хүнийг тогтоох арга нэг тийм шившлэг. Яасан гэсэн чи гудлынх нь үдээс их хооронд нь холбож уяад 3 зангитаад нуудаг гинэ. Тэгэхээр гэртээ тогтдог бол тийм арга хүүгийн эмэгтэйчүүдийг битээ тэгсэн зовоолт. Тэнмэл хүмүүсийг тогтоох арга гэж амар тэгтээ аргаа барсан байж хүмүүс. Тэнмэл хүнийг хараад ингээд тогтоох арга гэж бодлоо гэж бодод. Үгүй ингээ гэр орондоо тогтоох гэдэг шүү дээ. Чи байн харж яваад шүү дээ тэнийд алга. Тийм ер нь золбон хүмүүс хэцүү хэцүү. Тийм ер нь амар хэцүү шүү дээ. Ер нь амар хэцүү шүү дээ. Угаасаа яаж ч хамт байх гайл гоё байх гайл гэсэн чинь Зөлбрөөл алга болчдөг тий. Тэгэл утас нуцаа салгаалга болчдөг бол бас айгүй хэцүү тийм үстэй. Хайлтлэр хөтөг үл яг үү. Тэгвэл окей шүү дээ. Нэг гахаа байсан бол яа гэхөө. Хоёр гахаа засаад авах. Гурван гахаа шүү дээ. Ер нь яа ингээд намайг амар би ингээд ордноосоо ч болд юм уу заа юу ингээд би ингээд юма заалах ингээд жоохон дургу яа ингээд ингээд хүний орж байгаас нь гал орд гэж ярьдаг шүү дээ. Ер нь ингээд хүний ингээд контроллер байх амар дургу амар хавчмаг бол байгаад тэ тэгээд яг яах вэ би ингээд нөгөө хосын харилцаанд ороход угаас бие биенээ тодорхой хэмжээнд тэгээд цагддаг шүү дээ. Угаас гэтээ яг ингээд би ч гэсэн хүмүүс ч гэсэн өөрсдөө харилцаанд байгаа учраас яг өөрсдөө ухаантай байх ёстой тийм үү. Тэгээд ер нь тийм байгаад ингээд илүү гээд ингээд улан контролт годохоор шууд ингээд за ер нь ингээд яа хамт байх хэрэг байна уу та гэл ингээд шууд боддог. Гэтээ ингээд яах вэ болохгүй ч үзэгдэлтэй. Тэнгүүтээс нөгөө талаас би ингээд өөрийнхөө байнгут би ингээд нөгөө амар хэлсэн шүү дээ. Сэтгэл хөдлөл ихтэй гээд ингээл өөрийгөө ингээл нээгээл өөрийнх нь ажууд ингээл өөрийнхөө ингээл байнгут одоо чи ямар жоохон хүчгэн тий жоохон том болооч гэх юм уу тий эсвэл ингээл найзуудтайгаа ингээл амар хөөрж үрц ингээл гоё юм байж хат ингээл чимээгүй байлт тий чимээгүй байлт ингээд хүмүүс хараад нь штэ тий ингээд хүмүүсээс амар хараад өгтүүд би амар төрнөв болдог ингээл зүгээр ингээл годож ожимжид ингээл баг тэрвэрч мэгрүүл ингээл хасар мат дээр хүмүүс гэлэн амар хүнтэй байна. Гэтэ яг ингээд эвгүй байгаа байхaltaа тий тэр хүмүүс гэтэ ингээд би яг тийм хүмүүстэй амар үүдэх. Тэгэл ер нь ингээд намайг ингээд миний сэтгэл хөдлөлийг ингээд дарах гад идэг. Ингээд намайг ингээд байгаар нь ингээд байлгах чөлөөдөө байлгахгүй байлгаад идэм биш тий. Тийм охтууд би ер нь амар дургу. Тэг өнгөрсөн хугацаанд бас тийм охтуудтай бас 2-3 удаа ер нь ингээд байж л байсан. Тэгээд тэндээс найз охинтой байсан. Зэрэг үү энэ гэж хэлсэн. Нэг зэрэг үү. Нийт юу? Нэг зэрэг үү, нийт үү. Нэгэн зэрэг бол охинтой байж байгаагүй. Би ер нь яг үерхсэн гэвэл нэг 3 юм уу? Тэгээ ер нь ингээд угаасаа хүмүүс бол хүмүүстэй харьцсан шүү дээ. Тэгэл яг ингээд бол зөндөө шүү дээ. Тэгээд үерхсэн нь бол яг л 3 л байна. Тэгээ би яг тийм юм нас л болж төрөн оф болт. Нэг ийм асуулт аваад ирлээ зөө. Та хоёрыг ямар хүмүүс тоож байгаагүй вэ? Одоо ингээд дүрслүүл ч юм уу, гадаад үзмжээр нь ч юм уу, тий? Хаягдах биш шүү. Ингээд та хоёр өөрсдөө ингээд амар сайн яасан ч ингээд сайн болоод ч юм уу зүгээр ингээд харж мараад яасан ч контакт тогтоох гээд болцсон гэсэн чинь канселтаал.
Гүгүү чи бол биш юм шүү тий. Найз залуутай өгтөө. Яа. Нөгөөх нь одсон чи найз охинтой залууч та. Яг өөр Тий. Наа нэг тиймэрхүү охтод тоодог юм да гэдэг. Намайг бол миний хизээч тоохгүй залуучууд намайг тоохгүй юм шиг. Би хизээч тэр хүнийг тоохооргүй тийм хүмүүс Тэг тий. эргүүлээд яг намайг ингээд тоохгүй байх магадлал бас амар байгаад тийм. За яг яг дэлгэрэн яриул айгу гүн бодлоготой. Одоо ингээл нэг тийм Instagram, Facebook дээр тийм ингээл постууд яваад байдаг шүү дээ. Тэдний X гэж юм ингээл нэг юм ширэг мэрэг гэж зураг тавьчих юм. Яг тиймэрхүү юм маш сонин хүнд тоогдохгүй өнгөрөөсөн юм надад бол байдаг. Хүмүүс хараад бүр гайхахаар ч юм уу те. Юу яана ийм залуу юу гэл нэг тэгэхээр хэмжээний ч юм. Тэр нь сонирхолтой л доо. Тийм сонирхолтой шүү дээ манайхаа. Нэг бистэй санал нэг үг. Яах вэ? Миний хувьд болохоор энэ болцооны амьдрал гэдэг зүйл надад сонирхолтой санагдаад байгаа байхгүй. Яа тэгэхээр яг би ингээд ер нь л ингээд анхны үерхлээс эхлээл нэг юм үерхлүүд хосын харилцаа юм урт хугацааных байгаад байсан. Байгаад идэг. Тийм тэгээд нэлээд их урт хугацааных шүү. Тэгэхээр яг тийм кейс бол ерөөс бодогдохгүй байна. Болцооны ертөнцид бол нэг тийм Одоо зах зээл рүү бол нэг орохгүй явчихад идэм биш үү? Нэг сайн бас тийм. Бид гуравч одоо болцооны зах зээлээр шумбж байгаа юм чи. Сая манай ажил дээр нэг шин залуусан байхгүй. Хальт ус танк залуусан. Бид хаана гэдгийг санахгүй байсан. Хинжээш нэ. Чи нөгөө нэг поо тэ гэсэн. Энэ баналик ажлын хүмүүс саад. Би яг чи поо тэ гэдэг. Поо юу гэсэн чи поо. Тийм бас юм аа. Тэр юм байна. Guys. Ийм хүн чинь 100 бомб оролдгоо шнэх. Тий. Харалдгоо. Ер нь борлсон ч гэсэн амар гоё л. Надад тааж борлоо. Тий, нар амар таалаг. Бор харьс гоё амар гоё эрүүл харагддаг юм. Манай доо тэгээд найз байна. Сайхан борсал. Миний найз. Найзгаа нэг подкастт орох юмсаа гэт. Дойд мэдхүү. Мэднү. Рэпер үү? Тий, рэпер. Таяр хамтраад нэг дуу гаргах юм бол алах юм шүү. Тийм. Амар юм рок хэмнэлтэй байж байгаа. Тэгээд дундуур нь чи яг юм аявал тий. Би намайг яриад. Тий. Доод ярьж байгаа. Дойдын хоёрыг дуу хийх юм болов уу? Таяр яриад тах. Олон ер нь гэхдээ ямар төрлөөр ер нь дуунууд төрлөхгүй. Яа өөртөө бол нэг тийм ер нь л төрөл байхгүй. Олон гэхдээ бас амьд хөгжмөр явал алах юм шүү. Уул нь багын мөн мөрөөдөл тийм байсан л та. Гэтэ би одоо хөгжим тоглолтгүй. Үгүй өөрөө дуулна штэ. Хөгжим тоглолтгүйгээр зүгээр зогсож байгаа дуулна штэ. Зүгээр зогсохгүй ч байж болно штэ. Нөгөө ингээл хүмүүс чинь аюу сонин хөдөлгөөн гэддэг үстэй ингэж Рил нэгэн бүчгнэ. Тийм зарим хүмүүс тэгэл яг гоё нөө өөрийнхөө мэдрэмжээрээ дуулаад гой юмнууд хийгээл байдаг шүү дээ. Амьд үж. Одоо ингээ гой амьд үжийн хамтлагууд бүр их гарч ирээсэ гэж би амар бодож байгаа. Ер нь тэгэл Монголд бол яг амьд хөгжмийг бол жоохон хайцсан шүү дээ. Ер нь бол сүүлийн хэдэн жил хайчлаа. Тэгээ угаасаа гоё л доо. Угаасаа нөө амьд хөгжмөнтэй дуулахад цаанаасаа л их сайхан байдаг л да. Их онцлог үнэн гоё гарах. Тийм. Талбай ажиглалын нөгөө нэг Бродвейд байсан аахгүй. Тэгээ би очлаа гэдэг өвөл байсан. Тэгэл Бродвей руу ороод би ингээл бас шилмэл цантан штэ тэр чинь ингээл шилмэлээ тайлал. Тэгэл ингээл харсан чинь тэнд нэг хүн ингээл гараа өрөхгүй юу. Тэгэхээр би тэр гараа өргсөн чигээр нь алхсан аахгүй юу. Алхаад би ингээд тойл мөргсөн штэ. Шил мөргсөн. Шил тойл. Нэг ханан тойл байсан. Өөрөөгөө хараад байгаа юм уу? Гүү. Тэр нэг хүн гараа өргсөн чи би тусгалын очоо мөргөж байгаа байхгүй юу. Өрхөдөө. Тий. Бас Канте анх нэгдээд тэгээ би канте орсон байхгүй юу. Өө шившиг яасан юм бэ гэдэг. Тэгээ кантегийн чи оронгууд чи ингээ том тек байгаа шүү дээ тий. Тэнгүүд тэр чи ингээ хоёр талаа нэг юм хаалгах шиг юм тойл байдаг гэсэн. Тийшээ би нэг их чиг мөргөж байгаа юм. Би анх өөрөө байна гэж явж байгаа. Би ихлэ орчоод ингээ энэ нэг юм жоохон лобби хэсэг юм байна да. Ийшээ оронгууд ингээ том баар байгаа юм байна да гэж бодчихгүй юу. Тэгээ ингээ харангууд ингээ хүмүүс ингээ байгаад байгаа шиг байна. Тэгээ би за би тийшээ орчод дэрий гэсэн чи манай найз тэгдэг гэдэхгүй. Тэгсэн чи манай найз болохоор дотроо бодохдоо өөрөө хоёр давхар руу гарчаад дэрий гэсэн шиг байна. Тэгээ би нөгөө тал руу энэ тал руу ингээд тойроод наатлаар нь орохсон чи тэг өдөн штэ. Тэг өөрсдийнх нь орд ажилчид орд. Тэгэхээр энэ ажилт нь орд юм байна гэд. Нөгөө талд нь гараад очиод
ингээ харч би ингээ өөрийгөө хараад тэгээ би ингээ боцоо явсан. Тэгээ ийш Бодлоо тойлон таарч. Тэгэж би 2 удаа тойлон дээр фейлдчихсэн. Тэрийг ярихыг хүссэн баярлалаа. Тэгээ сугасаа бигэрээ. Өвөл би нэг циркийн урд Мартинстэй. Мартинс чинь ямар амар халтардаг готлуулээ мэдж байгаа шүү дээ. Тэгээ өвөл ингээ алхаж явж байгаад халтарч унаад тэгээ би ингээ зүгээр босч чадахгүй би тэнтэй хөвтэй байсан. Хүмүүс яваасаа. Хинч байхгүйсэн. Орой зөө. Хинч байхгүй тэгээ газар халтарч унаад дээшээ хөвчихсэн чинь миний яг халтарч унсан хэсгийн яг хажууд байсан машинд хүн байсан юм байна. Дөрөв залуу юу хийж ийсэн мэдгүй бодвол ууж ийсэн юм нэг эртний хүмүүс чинь машин дуугаад идэг юм байл шүү дээ. Тэгээ ингээд хөвчихсэн чинь машинаас нэг залуу бууж ирсэн. Яна зүгээр гайхуу би босны явна. Юу мэдээ. Босоо явна. Хүн зүгээр амар тэнд зүгээр юм боцдог хөвчихсэн. Зүгээр гэж хүний 50 байдлаа тийм. Тиймэрхүү гэх тийм олон нийтийн газар ийм фейлддэг тохиолдлууд дээр бол өвдөлт бол нэг чухал байдгүй тий. Тэгээд Банталт хамгийн нэг номерт орж юу ч бодлоогүй юм шиг босоод ингээ явж авах ч бас гоё шүү дээ. Тэгстэй ганцаараа өгж өглөө тий. Заман шалт тийм. Хин тойлоо гэж мэдчихдээ тий. Манай хоёрт тийм одоо хөгжилтөд тохиолдлууд байдаг. Надад байна. Олон нийтийн надад байна. Манай надад байна багшаа. Манай зочд надад байна. Манай надад зочдод байхгүй юу? Хоёр дэж фейлдгүй юм. Би фейлдий баахгүй. Тайлбар нэг нь мөрөж өгөөд нь хоолж гэдэг. Тайзан дээр унжсан нэрэ. Унжсан. Би амар сэтгэл хөдлөлтөд дуулдаг дуучдгийг тэгж бодоод байдаг чинь ингээл амар өсөрдөн. Тэр нь юу аахгүй. Манай хамтлагийн хамгийн анхны зорилго ч ерөөсөө тэр 20 онд чинь бүх амт хөгжмийн хамтлагууд амар нөгөө тайзнаар мод шиг тоглолдог гэсэн байхгүй. Ингээд зүгээр л хосож байгаа тийм. Ингээл хэдий гоё юм тоглож байгаа ч гэсэн хүмүүс үзэхгээ ирсэн байгаа. Entertainment хэрэгтэй шүү дээ. Тэгээ ер нь ингээл гадаадын лайв хамтлагуудын лайв үзэнгүүд амар эрт хүчтэй бүр ингээл бүх юмаа зориуллаа. Тэгэл ер нь манай хамтлагийн анхны зорилго нь эрт хүчтэй шаах байсан байхгүй. Тэгэл ер нь одоо хүртэл бид яг тэр зорилгоо яагаад биелүүлэл явж байгаа ер нь. Одоо манайд бол манай хамтлаг бол одоо Монгол улсын хамгийн эрхвчтэй хамтлаг тайзан дээр тий. Тэгэл зөндөө юм инээ тайзан дээр тэгэл манай чи бүгдээрээ шалтлан би хаяа тэгээд бандажтайгаа үлдэн. Би сайн нөгөө нэг тэр фестивал байлид болдог фестивалтаа бид идчихээн. Нэрэ ташрамдаа хэлчихээ. Энэ гоё дэлгөө зэн Dear Brand-ийн дэл манай Dear Brand-ийн манайд бүгдэд нь нэг ширхгийг өгсөн. Энийг хасчаарай. Дээрийнхэндээ баярлалаа. Тэгээд манай тайсны хувцснуудыг манай Jerry, Ундрагч хоёр хийж өгсөн. Тэгээд үнэхээр их баярлалаа. Тэгээд бид чинь тайзан дээр сая байлид болсон фестивалынхаа тайзан байзан дээр бүгдээрээ шалтан би чинь ингээл костюмийнхаа гараа ингээд бокс чинь ингээд төрийн далбаа байгаа. Яатсан. Тэр нь ингээл нэлээд entertainment тайз болсон тэр байлигийн тайз бол. Тэгээд тэрэн шиг ер нь манайд бол нэлээд амар хөвчтэй шаадаг. Тэгээд нөгөө crowd surfing гэдэг байдаг шүү дээ. Ингээд үсэрдэг хүмүүс ингээд явдаг. Тэгээ манайхан тэрийг яг сурах хэрэгтэй байхгүй тэр соёлыг. Би бүр хэдэн удаа нуруугаар унсан гэж санав. Тэгээ одоо сүүлд минь lower back ингээд өвдөж байгаа бох те. Яа ингээд бүгдээрээ байрж явах хэрэгтэй байхгүй. Бүгдээрээ ингээд тийм юм хүмүүсээс сүртэй байхаа те. Ер нь амар гоё байдаг. Тэгээ юу ярьчихлаа. Sorry. Тайзан дээр унаад байна. Тийм. Ер нь тэгж унж ийсэн. Тэгээ тайзан дээр ер нь ингээд шууд ингээд back flip хийж байгаад чи ингээд фейлдэж унж ийсэн. Тэгээ юу ч болоогүй ч басаад үргэлжлүүлэл дуулах уу? Тийм. Тэгэл сколыг хаяа унсан юм шиг жүжигч. Хаяа ингээд нөгөө нэг цохогийн тааруулж байгаа л ингээд яг ритмтэйгээ яаж магаал ингээд албаар унж мунаа. Ер нь амар ихэн болоод байсан тэр. Та дараагийн фри тайм дээр үзээрэй за. Санийх тэр үзээгүй юм шиг. Би бүр яваагүй. Тийм үү. Би ч гэсэн яваагүй. Тэгээ ер нь TikTok л үзэн дээ. Яа хороноос тараач өгөл тэгээд үзэн дээ. Очиж барьж аваа, босож аваа. Би бол play time-д бол маш хайртай. Угаасаа өөрөө бас хүүхд тахта рок хүүхд байсан. Тэгээд миний шивэснүүд бол тэрнээс үүдэлтэй эхэлж байсан. Тэгээд бүр аамаа маань хүртлэмэг айгуу дэмжээл өвтөр чи ам захаар явал баахан хадаастай буугч байгаа. Тэгээд тэрийг зүгэл ороод ирсэн ээжтэй яхан загнуулаад хүүхд тандаа сони баач өгнө. Тэгэл айгуу амт хөгжим бол үнэхээр гоё. Play time огт алгасахгүй 16-наас хойш огт алгасахгүй явсан. Тэгсэн чи энэ жил эрүүл мэндийн шалтгаанаар явж чадаагүй. Амар харамссан. Яг хүмүүс нэх гоё болоогүй энэ жил гээл яриа л байсан. Гэхдээ надад тэр бол нэг хамаагүй байсан байхгүй.
байхгүй юу. Play time гэдэг зүйлийг одоо юу гэдэг юм гой болох үгүйгээс нь шалтгааллахгүйгээр явдаг тийм зүйл маань болцсон байсан гэх юм уу. Даанч тэгээд 2 жил коронавигоос болоод энэ жил эрүүл мэндээс болоод явж чадсангүй дээ. Эндрэг энэ тамир өргөдүүлэх гэдэг юм. Хандивын данс. Дараа жил заавал очиж үзнэ. Бид манай гоё ингээл зочдууд дараа маань намайг ирж үзээрэй ингэрээ тэгээрэй гэл тэгэхээр бид орж очиж үздэг айгу гоё байдаг. Тэр шат одоо ойдгаа очиж үзэн мөнхөрөө марлагаа очиж дижиг нь үзэн Одоо амигийн очиж уун. амигийн очиж болцооны юм дээр нуун тинга дижи дээр очино. Гоё ингээд танилын үргээ тэлээд гоё олон танилтай болох ч айгу гоё юм билэ. Сайхан юм уу? Подкастын буян ихээ. Манай хоёр Манай ирэж байна. Тэгээд Playtime нөгөө манайхыг энэ фестивалтай холбож өгсөн. Тэгээд Playtime-ийнхандаа бас баярлалаа гэж хэлмээр байна. За саяны дурдсан бүх компаниуд маань 117 510 53 63 тасцсахаа шилжүүлээ энд бүгдээ. ихтэй гоё Хийгээд энд амар өгөөрэй. ихтэй харагдаж байна тий. Би дээл мэрэг өмсгөр ингээ нөгөө жоохон тухгуураад байдаг хгүй нэг ингээ тийм амар хатуу материалтай байдаг шүү дээ. Энэ бол гоё зөөлхөн харагдаж. Тэрнээ балид болно гэдэг ер нь манайд яг ингээд хамгийн нимкнүүдийн сонгож өгсөн. Амар гоё тухтай. Тэгээс баалын хүмүүс бас амар гоё хүмүүс үйдэг юм л шүү дээ. Амар манайд чи хамгийн анхны гадаатай гэсэн аахгүй сайн. Тэгэл ингээл явж үзэл тэгэл баалын хүмүүс бол ингээл thank you Teremakasi тэр нэг баярлаа гэж. Тэгэл баярлаа гэл. Энэ амар гоё хүмүүс үлээ. Тэгээд би ч мөр 2 дахь удаага л гадаад явж байгаа. 2 дахь удаага л онгоцсон суусан. Тэгэл ер нь аялал бол маш сайхан болсон. Ер нь нэг удаа ингээ явчих юм бол нөгөө талга нэгдчихдээ юм байна гэж би харсан л та. Яг миний бас сүүлийн 2 жил бас ийм гадагшаа явхад амар гоё нээлттэй байгаад байгаа. Өмнө нь бол ногт зориглож явж чаддгүй байжгаад нэг явчихаар тэгээ үе талга нэгдчихдээ юм бэл. Ер нь дараадаа ингээд явхад илүү амархан болчт юм бэл. Тийм болохоор манайхан гоё залуу байгаа дээр аялаарай. Аялал бол эзэж мартагдчихгүй. За аялны бас нэг компани та бүхэндээ iTrip Мөрөөдөлтэй юм. Төлөг маань хөргөлжилж байна. Гүү ахтай өртөө нэрээ гоё аялын компаниуд хамтраач. Тэр гадаадд бүр гоё хөвчлөлтөө ярина даа гэж бид дүрийг аваа яваарай. За одоо нэг юм яриад тэгээд бүгдээрээ төгсгий. Тэр нь болохоор одоо ялангуяа төөгөө одоо ямар хүн хайж байна? Ямар хүүхэн эмхтэй? Ямар эмхтэй хүн хайж байна? Хайхан цаашаа одоо байгаасаа гэж хүсэж байна. Чи одоо яг нөгөө юун дээр яваа шүү дээ. Хайлтын шат дээр үү? Биш үү шат дээр яваа шүү дээ. Ер нь ингээ би ингэж бодд юм аа яг эмэгтэй хүнийг ингээд эрэгтэй хүнийг зөөлөх одоо үүрэгтэй ч юм уу те. Гэтэ өөр зөндөө юм хийж болно л та. Гэтэ зүгээр ингээд яг эрэгтэй хүнд одоо гарах юм хамгийн гол юм нэг эрэгтэй хүнийг зөөлдөг байх одоо тэр зан чанар хамгийн чухал гэж боддог миний хувьд. Тэгээ тэнгүүтээ эсэргээрээ эрэгтэйчүүд ингээ хамгаалал те ер нь ингээд би тиймэрхүү яг хуучинсаг юмнуудад жоохон туртай. Тэгээд ер нь тийм нэг намайг зөөлдөг, намайг ингээд тэнэгтэж хөөрж явах үед минь ингээд дарч чаддаг те. Би ч сая заруулгүй дургу дандаа ингээд чи бойл чи ингээд ингээд цаглаад ухаанаараа дарч чаддаг. Тэг хатуу ухаанаараа те яг амар зөөлөн байдлаар те. Тийм эмэгтэйч надад бүр амар гой санагддаг. Тэгээ ер нь тиймэрхүү эмэгтэй өсч чинь тэгээд яг өрөөдөл биелдэг. Үгсэж байна гэдэг одоо ингэ ард нь аяа шүү. Тэгээд ер нь түрүүн хэлсэнчлэн бас надад ингээд амар нөгөө нэг дүүрэн амьдралтай тэгээд нэг жижиг юмнаас таашаал авч чаддаг өхтүүд амар гой санагддаг байдаг үү. Тий. Яг ингээл инээцэн явж идэг амар нээлттэй тий ингээл. Хүү ахаас тиймэрхүү төрлийн охтуудад ер нь дуртай. Тий. Би зүр анзаараад байх нэг таалж буй бүсгүүчүүд нь бас нэг тийм бас нэг дотоод ертөнцтэй нэг тиймэрхүү эмэгтэйчүүд байгаа харагдаад. Тийм хүмүүс ингээд гадагшаага тэр энерги гоё цацдаг баг. Цацдаг эмэгтэйчүүд байна. Айгуу юм ухаантай яриамаартай. Би бас тийм энергит жоох итгэдэг байхгүй юу? Энерги угаасаа үнэн. Тэгээд яг тэгэнгүүт яг тийм гоё энергитэй хүмүүнтэй байхаар ингээл цаанаасаа азтай болол. Тэр нэг юу байгаа ш нөгөө нэг богдуулан дээр хамт ондог гэх. Тэр охинтой ингээл тэр охин ер нь ингээл амар азтай гэж өөргөн ярьдаг ус аахгүй юу? Яг дүүх ингээ цаанаасаа ингээ ажилуулна ингээ бүтчихдэг. Тэгээ өөрөө ч гэсэн амар гоё ингээл энерги цацруулдаг гадагшаага хүн болгонт ингээл амар гоё харьцдаг. Тэгээ тэр охинтой ингээ видеотоор болсон ч гэсэн яг тэр охиноос ингээ надад ингээ хазн үлдсэн санагдаад тахгүй. Ягаад ч ингээ энерги ч юм уу те. Ингээл
Нөгөөх нээр азг болсон хэрэг одоо. Ажил мэл гоё бүтэмжтэй сайхан гэлээ. Тэгэл ингээл бүх юмнууд нь миний ингээл бүх юмуд нэг ингээл азтай болж эхлэв. Тэ миний эргэн тойрны хүмүүс ингээл гоё болж эхлэв. Одоо хамгийн наадлын жишээ нь одоо хүмүүс ингээл надтай ингээл ярьцдаг ч юм уу. Тэр ингээл дэлгүүршнэлж магадгүй гэхдээ ингээд надад тэгж анзаарагдаад байгаа. Тэнгүүт нөгөө нэг цаг үйдэн шүү дээ. 11 2 333 444 5 50. Би тэрийг өдөр болгон хардаг зөө. Тэр охноос хойш. Одоо ч мөр жил нэг болж шүү дээ. Одоо саяар та. Шэрэг. 9-0 гэж харлаа шүү дээ сая. Юу ч Өөс тэгэл 2 жил тоо харлаа шүү дээ сая. Гэтэ миний утсан дээр ингээд 21-9 гэсэн чи төвөг утсан дээр ингээд 9 гэж байсан байхгүй. Инглиш шууд Энэ учиртай шүү. Энэ учиртай. Тэр охин хаана нөө. Бид гурав нэг оролцож байгаа. Тэр охин үзчихвэл бид гуравтай нэг болцоо гээрээ. Манай студиэр ороод гараад Манай студид жоохон хэд амтай байгаа шүү. байраа зарахад нэг муург үлгдэг шиг. Нэг гэрээрээ оруулах гарах хэрэг байна хөө гэдэг. Залгаарай хөө. Подкастт оруулсан чи яах вэ? Тэгээ яалч ч нэрэнгэсээ тийм гоё энерги цэцруулсан хүмүүс бол байдаг. Эсэргээрээ бас тэг ингээд учирснаас хойш ингээд тийм царай алдаж малдаал ингээд нүүр ам дээр жоохон баталж гараад нэг юм бүр эмэгтэй хүн бол ялангуяа гоо сайхнараа төлдөг юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Хажуудлах хүнээ. Эмэгтэй хүмүүс нь амар эмзэг юм санагдаад байдаг шээ. Энергийн тал дээр надад. Одоо ингээд улам хөөрхөн болгодог гэж байна. Эсвэл бүр улам жоохон ингээл царай алдуулаад те нэг юм харагдах байдал нь ч тэр өөртөө итгэлгүй болгоод нэг иймэрхүү юмч байна. Тэгэл ажил үүсч бүтгээ болол өөртөө итгэлгүй болол нэг иймэрхүү юм гардаг тохиолдлууд бол байна. Гоё энерги цацруулж яваарай. Гэтэ энэ ч бас нэг ингээл цацруулъя гэж цацруулцдаг юм ч бас биш шүү дээ. Хүссэн болгоно нэг юм гоё энерги цацруулж чадахгүй те. Тийм тэр чин гоё дотроосоо гоё сайхан юм бодож ижил тэр чин яаж байгаа шүү дээ. Нэг хүнд муу мухай юм санаж явдаг хүн бол тийм чадахгүй. Тийм болохоор тэр охин олцаарай. Тэр нь тиймэрхүү яг тэр охин шиг тийм хүүхэнтэй л одоо сунда. Гоё бодол байна. Тийм наа чи бол нэг тийм delusional юм бол биш байна. Сайхан бодит бодол байна. За манай хулан ч олцсон байна. Хоёр гэхдээ яг амар юм төстэй яг үзэл бодолтой юм шиг санагдаад байгаа байхгүй. Яриагийн сонсоод хар бараг би ярих шаардлагагүй болчиход байна гэдэг. Тэгээ ер нь бас яг анх нөө ингээл болзоонд явж үзэхийг сонгосон шалтгаан бас ер нь энергитэй амар холбоотой байсан. Нэг юм зөв юм шиг мэдрэмж зөв яг нэг юм зөвөөл гэдэг нэг цаанаасаа за энэ зөв юм байна гэл. Тэгэл тиймгууд саний нөгөө нэг өөртөө ихтэй байдал тэгэл янз бүрийн юм хийх ингээл ирч хүч урам зориг мориг гэл. Тэгэл яг ингээл хамттай байгаа л нэг юм ингээл нэг бодцоход тэр нь яалтчгүй бүтдэг ч юм уу. Тийм тэгэл хүмүүст ч гэсэндээ бас ингээл одоо нүг ойрхон байхад аз дагуулна гэдэг шиг ерөнхийдөө ингээ улам ер нь бол ингээд ийм гоё болоод байсан байхгүй. Тэгэхээр би бас энергитэй амар холбоотойгоор сонгосон юм чинь би ч гэсэндээ бас энерги тиймэрхүү зүйлэгтэй ингээ мэдрэмжээ айгүйх дагаж хүмүүсийг харж сонгож харилцдаг юм болов уу гэж бодлоо. Ер нь ийм гадаад төрхт хоёрт ер нь хэр чухал вэ? Гадаад төрх гэдэг нь одоо царайны сайхнаар цайз үлэхгүй гэл бас нэг юм үг мөг байдэн штий. Царай хардаг уу? Мэдээч. Харин би бол бас жоохон царай харах гэдэг жоохон нэг тийм талтай. Одоо тэрийгээ жоохон болмоор байгаа байхгүй юу? Ер нь надад бол яг мэдээж гаднах төрх байдал те ямар хүнд ямар сэтгэл төрүүлж байгаа гэдэг юм харна л та. Гэхдээ яг эрэгтэй хүнээс бол нэг тийм яг царай нь ийм тийм байна гэхээсээ илүү яг нэг тийм эрэгтэйлэг одоо буцаад энерги рүү орцгоё. Маскулин тийм маскулин яг ингээд нэг юм амар гоё эрэгтэй гэдгээ ингээд зүгээр мэдрүүлж чадчихвэл яг тэр нь ингээд нэг юм дүүрэгчдэг юм шиг санагдсан. Яг царай нь ийм тийм, хувцас нь стил нь ийм тийм нэг өөр. Би одоо нэг ийм л царайтай, ийм л өндөртэй, ийм л хувцас өмсдөг хүнтэй хамт байна гэхээс илүү яг ингээд цаанаасаа л нэг тийм болж байгаагаа мэдрэгддэг энерги байдаг баха. Яг. За. Гоё халуунхан дээр сайхан дуусгая гэж бодож байна. Тэгээд season 5 манай буюу одоо ингээд 50 дугаар буруу тооцоог бол 50 дугаар шүү. 51 дугаар. Яг нэг илүү дугаар гэж байна. За тэгвэл Тэр чинь нэг комент бичдэг. За ямар ч гэсэн бид бүхэндээ нэг 50 дугаартай хамт байгаа юм байна та бүхэн. Тэгээд шинэ үзэгч нартаа энэ дугаараас эхлээ шинээр үзэж байгаа хүмүүс байх юм бол сайн байцгаана уу? Бид нэг ийм подкаст хийдэг. Тэгээд ер нь бол яг ийм залуучуудын амьдралын тухай л өдөр тутмынхаа амьдралын тухай л бид нэр ярилцдаг. Зүг зүйлийг бас уриалахыг хичээдэг энэ дундаа. Тэгээд бас дээрэс нь гадаадд байдаг монголчуудаа баярлаа.
нэртэй бас би бараг зориулж бас хийхийг хичээдэг тий. Хүний нутагт бүгдээрээ байдаг хүмүүс за тэгээ Монголд ч хамаагүй л тий ер нь ингээд байдаг хүмүүстэй хань болохыг хичээдэг. Подкаст ч байна. Тэгээд подкастаа бүгдээрээ суугаад ахцгаарай. Дараагийн гоё дугааруудаар уулзцаая. За ерөнхий төлөвлөгөө гэх юм бол он дуустал бол ер нь зогсохгүй явах, чадвал зогсохгүй явах төлөвлөгөө бол байна. Тэгтээ дунд нь мэдээж ганц хоёр ажлын асуудлууд гарч иж магадгүй сайн хэлж мэдэхгүй. Тэгээ өнөөдрийн хоёр зоч маш их баярлалаа. Үнэхээр гоё яриатай. Үнэхээр баярлалаа. Үнэхээр гоё энергитэй сайхан зочмаар байна. Энерги дугаарууллаа. Энерги дугаар боллоо. Тэгээ уран бүтээлүүд амар өндөр амжилт хүсье. Гоё тайван хүмүүс байна. Тийм байна. Ингээд би чинь одоо их тайван бос хүн шүү дээ. Гэсэн чинь хоёрыг юм ярингууд л ингээ бөөлөгдөж суугаад ил. Тэгээ та хоёрын гэсэн ажил үнэхээр том амжилт хүсье. Баярлаа. Нэглэндээ баярлаа. Баярлаа та бүхэндээ. Баярлаа. Багтаа баярлаа. Сайн сайхныг хүсье. Season 5-аа хард гарлаа. Тэгээд Season 6-гаар эргээд бүгдээрээ дахин уулзцгаая. Баяртай.